За CS2 маань ээлжид нэгэн дугаар эхлэв. Бэлэн болсон байна. За тэгээд энэ удаагийн дугаарын зочноор урангоо хүрэлцэрсэн байна. Өдрийн мэндүргээ. За өдрийн мэнд. За урангоогийн нэг өдрийн амьдрал ер нь эхнээсээ өглөөнөөс оройролт ер нь хэрхэн өнгөрдөг вэ? За ерөнхийдөө бол Дөрөв ажлын 5 өдөр тий амралт. Тий. Ер нь бол яг уран бүтээлч гэдэг талаас авч үзэхээр чинь ажлын өдөр, амралтын өдөр гэж болохоор нь бол байхгүй. Тий. Бүх өдөр адилхан. Тэгэхээр нөгөө хагасны сайн амралт гэсэн ойлголт бол байхгүй. Тэгэхээр ер нь ажлын 7 хоног бол адилхан өнгөрнө гэсэн үг. Тий. Тэгэхээр өглөө осоод ер нь ааж жоохон босно. Тийм тэгэл өөртөө цагаа өнгөрөөнө тийм тэгээд тэгэл хичээл сургуультаа явна, ажилдаа явна. Тийм тэгэл оройд жоохон тийм за эсвэл тэгрийн даалгавар малхар мэдгүй тиймэрхүү юмудаа хийн тийм давхар сурж байгаа болохоор тийм тэгэл өдөр аяга хурдан өнгөрчдөг шин. 24 цаг жоо багтаад байна. 24 цаг ер нь бол бага тий. Тийм бага үедээ байгаа. Тийм бага үедээ бага. Ер нь бол одоо л маш бага юм байна гэдгийг аягүй ойлгодог шүү дээ. Тий. Окей. За урангоо юуны ордлээ? Арслангийн орд. За 8 сард төрсөн үү? 7 сард төрсөн. За ер нь хэр юм зурхаа хороскоп ер нь хэр уншдаг уу? Хэр ер нь ач холбогдол өгдөг үү? Нэг ач холбогдол өгдөг үү? Гэхдээ ер нь бол анзаардаг. Тий. Ер нь бол яг ямар хөө төрлийн хүн юм шиг байна, тий. Бусад хүмүүсээс ямар хөө зан аран шинтэй байна гэдгийг бол яг анзаардаг. Гэхдээ их ач холбогдол өгöd бол бас тийм санагдсан. Ер нь уншиж яхад ер нь би байна шүү гэх үе байх уу? Ер нь надтай үед одоо Аслангийн ордны юм байна шүү. Гэхдээ би яг жоохон булзаар болоход яг голд нь ахгүй юу. 22 чинь яг Арслан Мэлхий хоёрын голд идэх байхгүй. Тэгэхээр таач мэтгэж авах хэцүү. Барьцгүй. Тийм тэгэхээр яг 100% Арслан гэлчихэд хэлцүү, Мэлхий гэлчихэд хэлцүү. Гэхдээ ер нь бол Арслангийн шинж тэмдэг жоохон илэрдэг. Тийм. За тэгэхээр түрүүн хамгийн ихэнд хэлсэнчлэн уран бүтээлч хүн гэдэг гэж байна. Тэгэхээр ямар уран бүтээлч яадаг хүн ер нь юу ярих гэдэг хүрээд ирсэн байна те. Яг ямар мэрэгчлээ юм те. Ингээд талаараа өөрөөд ингээд ер нь жоохон танилцуулъя. Тийм миний хувьд хэм бодлоо хувцас дизайнер мэрэгчлээ. Тийм тэгээд хувцас дизайн яг бакалавр тий тэгээд Монгол болон Солонгос улсуудад Америк энэтхийг Орос амар олон байсан шүү. 7-8 он байсан тийм үү? Тэр яг зүгээр калчер суралцсан тухайн орнуудын калчраас суралцсан зүйл байна. Чинь одоо йогийн багшийн зэрэг ч юм уу тий. Тэгээд л одоо тухайн орнуудад нөгөө нэг одоо янз бүрийн тэмцээн уралдаан ч юм уу тий янз бүр юмд явуулсан юм одоо халтаа. Ер нь за бакалавр хийсэн чинь тэгэхээр ер нь багасаа юм жоохон хувцастай ч юм уу тийм дизайн юм сэтгэн бодох зурах ч юм уу энэ дээр ер нь орхон байсан уу? Тий ерөнхийдөө бол зурдаг хүүхэд байсан. Тэгэнгүүт нөгөө зурдаг хүүхэд чинь ямар мэрэгжилтэй болох уу гэхээр архитектур юм уу тий интерьер юм уу магадгүй хувцас дизайн ч юм уу гэд скол зураач ч юм уу гэд мэрэгчлүүд байгаа шүү дээ. Тэгээд хувцас дизайных нь мэрэгжил орж ирсэн. Тэгээ сонгоод сурсан. Тэгээ. Яг сургуультаа бол бэлдсэн 10 жилдээ. Тэгээд нэг өөр мэрэгчлэр шалгалт өгөөд тэнцээгөө сургуультаа. Тэгээд хувцас дизайны мэрэгжил болохоор урилгаар орох тийм урилга өгсөн. Тэгээд орсон байгаа. Тэр төгснөөс хойш энэ чиглэлээр мэрэгчлэрээ ингээд ажилласан жишээлж болох уу? Тий. Мэрэгчлэр ажилласан. Одоо ингээд харангууд өөрөө чи ингээд за Instagram дээр ингээд тодорхой хэмжээнд ингээд аккаунт өгжүүлээ гэж байна. Давхар YouTube гэж. За тэр нь 2 ном гаргацсан. За ингээд бас йоги юу гэдэг. Тэр нь хэр олон юм ингэж зэрэг хийж ингэж амжуулж байна. Яаж амжуулж?
ном бичих гэдэг бол яг үндэ хэцүү шүү дээ. Хоёрын ном бичээд ингээ гаргацсан юм гэж бас нэлээ их ажил. Тийм үү те. Мэдгүй сая сүүл манай гомдгоо ингээд зүгээр орчуулсан байхгүй. Тэгэхээр хагас жилмэл 7-8 сар үтсэн байна. Тийм. Бичин, найруулна, хэвлэн ямар их ажил юм санагдаад байна шүү дээ. Тийм үү. Тэгээ яг хийгээд ахаар ажил гэж харахгүй л болчихлээ л да. За. Нөгөө хугацаа заагааг учраас тэгэнгүүт яг энэ чинь 2016 онд эхнийх нь жижигхэн юм нэмгэн хэвлэл нь гарч исэн. Тэгэл тэрнээс хойш нөгөө сайжруулаад яваад исэн болохоор одоо яг энэ төвшөнд төрчихлээ гал гэсэн үг л дээ. Ном нь хуудсан ч нэмэгдээл, агуулгын ч нэмэгдээл яваадсан болохоор. Тийм яг хаа тэгэл үзэж харах хүн чинь өдөр болгон л баг өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгээ үзэж харсан тоолонгоор, тэгээ бодлын тоолонгоор ч юм уу тэгэл ядаж номны хэмжээнд зузаарна шүү дээ. Тэнгүүд хувцас одоо дизайн загвар би ер нь бол жоохон яадаггүй. Яадаггүй жоохон мэддэггүй одоо мэддэггүй юм чинь сонирхдаггүй ч юм уу. Тэнгүүд ингээд өөрөө чи ингээд Instagram ч юм уу дээр ингээд YouTube дээр бичлүүд ингээд уушаад хараад байж хат нэг тийм арай нэг өөр байгаад байна л та. Бидний өдөртөнд өмсөж байгаа хувцснаас илүү арай нэг өөр нэг загвар ч юм уу одоо нэг яг тэргүүд яг юу гэж нэрлэх юм мэддэггүй. Яг өөрийнхөө ингээд гаргаж байгаа энэ дизайн эдгээр ерөнхийд ингээд тайлбарлая гэвэл мэддэггүй маш хүмүүс зөндөл байгаа шүү дээ. Иймэрхүү чиг одоо юу гэдэг дизайн хандлт чиглэлээр ингэж барьж хувцас одоо загвараа зөвхөн боддог ч тийм. Ерөнхийдөө бол манайх илүү арт тал руу гэсэн үг. За. Тийм тэгэхээр нөгөө яг одоо нөгөө хувирдаг хувцас гэдэг дээр бид нэр ажилладаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг хувцсыг олон янзаар хувиргаж өмсөх. Тэгээд илүү гоё артист байдлаар тэрэн дээр хандах. Тэгэхээр хувцс маань ч яг тэрийг илэрхийлэхийг зорж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр энэ хувцснууд худалдаанд гардаг. За тэнгууд ингээд энэ хувцсыг одоо нэг юм одоо юу гэдэг гадуур өмсч байгаа хүртэх ч юм уу цамцыг ер нь хийхэд одоо дизайныг гаргахад зүгээр нэг юм цамц хийхэд хэр удах зүгээр ингээд харах ухаанаар тайлбарлахад. За мэдхгүй тэр одоо ямар цамц гэдгээс шалтгаалж ийм малгайтай цамц. Гэтэ таны өөр нэг юм нэг юу багсдаг шүү дээ. Тэр чинь айгүй олон процесс байгаа шүү дээ. Тэрийг зохион бүтээх процессыг хэлээд байгаа мó. Зохион бүтээлтэнд магадгүй жил 2 жил жодсон байж болно шүү дээ. Эсгэх процессыг хэлээд байгаа мó. Эсвэл оёох процессыг хэлээд байгаа мó. Энд тусдаа энэ чинь нөгөө цаг хугацаатай шүү дээ, тий. Тэгэхээр оёох нь бол 2-3 цагт л очих илүү дээ, тий. Эсэх нь хэдэн цаг гэдээ цаг 30 минут ч юм эсэхлээлгүй дээ. Тэгэл ингээд нөгөө өөр нөгөө хувцас гарна гэдэг чинь тэгж нэг юм хугацаа заах боломжгүй. Би бол болохгүй гэж боддог. Яг нь чинь нөгөө бизнес бид нар байдлаар хөгжүүлвэл магадгүй нэг цамц гаргаад тэдэн төрөний орлого олоод гэдэг ингээд ярих алхах л да. Миний хувьд болохоор энийг арт гэж харж байгаа учраас би тэрэнд нэг цаг хугацаа заагаал тэдэн цагт энийг дуусгах ёстой гэж би бол яг хувцсыг бол арт гэж хардаг учраас нэг хүн зургийг хэдэн цагт зурх уу, жил зурх уу, 2 жил зурх уу тэр бол нэг тэр хүний одоо нөгөө нэг юу гарах гэж ирэх гээд байгаагаар л илэрхийлэгдэх байх гэж бодож байна. Тэрнээс нөгөө хэрвээ би энэ хувцсыг зарна гэж тооцсон бол тэдэн цаг оёод нэг зараад тэдэн төгрөг олно гэж ярьж болох л та. Тэгэхээр бид нар хэр энэ компани байсан уу? Олуулаад хийн л дээ. Нэг хүний ажил бол биш. Тэгвэл одоо шин таны яг өөрийн ингээ хувьд хамгийн анхны гаргаж ирсэн одоо хувцс ч юм уу загвар ер нь хэр удаж яаж гарч ирсэн. Тэр загварыг юунаас ингэж төвдөө урам зориг авсан ч гэдэг юм дэ санаагаа авч ирсэн байна. За мэдгүй тэгэл санаа орж ирэх бол тэгээ өөрөө ороод ирдэг шүү. Тэ нэг тэннээс санаа аваад ч юм уу тий. Гэхдээ яг ийм одоо илэрхийлэн одоо агаарын бохирдлыг илэрхийлмээр байна гэж тэрнээс санаа авч тэрнээс ургуулan бодож тийм коллекц гэж болно тий. Нэг цамц 2 цамц гэдгээр бас жоохон ярихгүй бах гэж бодож чинь коллекцаар нь ярьдаг ч юм уу тий. Тийм. Та бол ялч тэрийг одоо зөвхөн өмсөх юм биш. Ингээд нэг бас нэг давхар 2-3 юм илэрхийлэх гэдэг юм тийм үү? Ер нь бол артталт нь илэрхийлэмж байх ёстой гэж би бол боддог. Ямар ч хувцсны арт тийм үү?
тий ямар нэгэн зүйлийн ард. Эсвэл таны өөрийн хийж байгаа юмны ард ядаж таны өөрийн хийж байгаа юм уу? Ер нь ямар нэгэн бүтээлт санаа, ямар нэгэн илэрхийлэмжгүй юм хийн гэхэр ч амар утгартай зүтэй. Ямар ч хүнд өгөөжгүй зүтэй. Өөртөө хүнд ч тэр өгөөжгүй юм хийх шаардлага байхгүй гэж боддог. Тэгэхээр ядаж юм хийж байгаа бол надад үлдэцтэй, бас хин нэгэнд үлдэцтэй, утга учиртай байх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд үгүй гэж бодвол яг хөө зүгээр хувцас хийгээд хин нэгэнд өмсгөх болвол дэлхийн нийт тэр чигээр хувцас үйлдвэрлэж хахад заавал тэрний нэг хэсэг болох шаардлага байна уугүй юу те бас асуулт л та. Тийм зүгээр өмсөе гэвэл хаанаас чамаагүй зах дээрээс чамаагүй хувцас өмсчих болно шүү дээ те. Тэгэхээр би бол хүмүүст бол мэдрэмж өгөхийг л хүсдэг. Тийм. Ер нь тэрийг өгч чадж байгаа гэж бодож байгаа юм. Ер нь бол тэгээд тэрийг авах хүн нь бас тэр нэг юмны бэлэн байх байна гэсэн үг байхгүй юу? Одоо жишээ нь миний өгмөр байгаа үнцнийг ойлгох өөр нэгэн хүн байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бүр бүх хүмүүст бол тэрийг бол шахаж болохгүй шүү дээ. Өөрийнхөө одоо нэг үзэл бодлыг ч юм уу те ямар нэгэн зүйлийг тулгаж болохгүй. Тэгэхээр би бол санал болгож байгаа гэсэн үг. Энэ юм байна те одоо юм хувцсны хаягдл их байна. Тэгэхээр юм дахин одоо олон дахин хувиргаж өмсдөг хувцс би санал болгож байна. Тэгэхээр тэрний үн цэнийг ойлгож байгаа хүн бол тэрийг ойлгоно тий. Уран зурагч ялгаагүй штэ. Уран зургийг яаж зурсан байж болно. Гэхдээ тэрний одоо юу өгүүлэх гээд байгааг нь тий. Одоо зураач нь мдэггүй хахад тэнд ямар нэгэн сэтгэл үлдчихэвэл тэр хүн тэр зургийг одоо сонирхно өстэй тий. Яг адилхан зүйл гэж бодож байна. Одоо тийм бүтээж байгаа үнж дээр худалдаа авч байгаа үнж аль талдаа л үнцний л тэгээ үнцний огтлцол дээр л үүснэ гэсэн үг шүү дээ тий. Мөнгөтэй башгаа гарч ижэрлээ бүгд наваа гэдэг л таац зарах өсөхгүй үстэй тэр хуцаа. Өхөө өсөхгүй үстэй. Тэгтээ тэр хүн үнцнийг ойлгож ивэл авч болно шүү дээ. Why not тий. Яагаад тэгэхээр эн чинь угаасаа ямар нэгэн юм чинь эргэлтэнд бэжэж одоо тухайн үндэ ч гэсэн өгөөж байгаа учраас нэг юм харуулад ингээ гацаагаад иж болохгүй л дээ. За тэгэхээр ер нь энэ дизайн энэ бас хувцс гэдэг чинь хэрэглээний урлаг байхгүй юу? Нэг талаараа. Тийм. Ер нь хэр удаж байгаа хэдэн жил одоо энэ хувцастай ингээл одоо баг 10 хэдэн жил болсон юм уу? Тийм. Тэгэхээр ер нь ингээд эргээд харахад яг аль цаг мөчөд одоо юу гэдэг хамгийн одоо амжилттай байсан гэх юм уу ер нь аль талаасаа сэтгэл зүйч талаасаа тэр карьер талаасаа тэр аль он жилүүд ер нь одоо яагаад тэр амжилттай байсан хувцс дизайны салбар бол би бол өнгөрсөн дээр яригдахгүй байх гэж бодож байна. За. Яа тэгэхээр ер нь хувцс дизайн ч гэлтгүй урлагийн салбар яа тэгэхээр хүн чинь ингээд өөрөө өсөд идэг байхгүй юу? Эн чинь тодорхой хэмжээгээр энэ чинь оюун ухаантай холбогдож байгаа тий оюун ухааны одоо нөгөө юу өгүүлмээр байгаа тэр чинь хүн одоо нэг нас нэмэх тусам улам гүн рүү ингэж ойлгож ордог штэ тий юмны тэрнтэй адилхан тэр одоо урлагийн салбар болвол одоо хүн ингэж нас нэмэл ах юм бол улам одоо ухаантай болдог ч юм уу тий гэхдээ юмыг харьцангуй ойлгож мэддэг тэ сонирхдаг төрлийн хүн бол ухаантай болно шүү дээ. Тэгэхээр тийм байхад илүү их юм үзүүлэх байх гэж боддог байхгүй юу? Одоо үгүй жил ихсэн туршлага суугдсан. Туршлага суун хоёрдугаар үзэл бодол чанаржин тэ тэгэнгүүт магадгүй эн чинь нөгөө моделийн мэрэгжил биш шүү дээ. Одоо яг залуу насны ажил бол биш гэсэн үг байхгүй юу? Одоо цаг хугацаанд баригдахгүй туршлагажих, ухаажих тусмаа улам нөгөө юм чанарч тийм төрлийн мэрэгжил гэж би бол хардаг байхгүй. Тэгээд зураач ч юм уу тэгээд жил ирэх тусам улам ингээд сайжраад гүнд нь ордог ч юм уу тэгэхээр би бол үзүүлмээр байгаа юм бол үзүүлээгүй л гэж бодож байна. Тэр бол ирээдүйд болох зүйл. Тэрийг өнөөдөр л би чадах хэмжээгээр үзүүлэх байх л гэж бодож штэ. Өнөөдөр тий маргааш тэгээд
Гэхдээ хамгийн гол нь өнөөдөр миний өгж байгаа зүйл ахгүй юу. Маргааш бол маргааш, өнгөрсөн бол өнгөрсөн шүү дээ, тий. Тэгэхээр одоо жишээ нь тэрний тулд одоо тодорхой хэмжээгээр юу үзүүлэх үү гэдгээ бодоод яж байгаа ч юм уу, тий. Тийм л аа гэсэн. Тэнгүүд заримдаа ингэж бодогддог нь одоо цаг үе гэж байхгүй ч юм. Дандаа ирээдүйд цаг, ер нь дандаа ирээдүйд цаг яваад байна шүү. Ирээдүйд зөвхөн өнгөрсөн гэдэг 2 цаг байна шүү. Энэ л дээр одоо түрүүн тайм яасан ч 24 цаг багтаад байна тэгээ. Одоо 1 секундын дараа болчихно гэж утгаар яриад байна уу? Одоо ингэж ирээдүйд болол яваалаа шүү дээ. Тэгээ тэр ярьж байгаа. Ингээд хүн одоо ер нь хэр ингэж та ирээдүйд төлөвлөдөг. 7 өнөр ч юм уу, сар жилээр 5 10 жилээр ч юм уу хэр ингэж төлөвлөдөг вэ? Төлөвлөдөг бас төлөвлөдгөө. Тийм. Яг нь янзаар л одоо салбар гэдэг чинь одоо хувь хүнлаасаа, карьерлаасаа гэл ингэ төлөвлөж байгаа тийм үү? Тийм. Ерөнхийдөө бол би бол төлөвлөгөө хийх маш дуртай. Ер нь бол төлөвлөлт төрлийн хүн байхгүй юу? Уг нь үү? Ер нь. За. Тэгээд бас төлөвлөгөөн дээр хит одоо нөгөө найдаж ч юм уу хит тэрнээс хамааралтай байж бас болохгүй. Төлөвлөлөө тэгээд л төр орхичдаг ч юм уу тий. Тэгэхгүй бол одоо энэ биелээгүй энэ биелсэн гэл тэгэл тэрнээсээ нөгөө өөрөө тий одоо төлөвлөгөөнөөсөө жоохон өөрийгөө дарамтлаад идэх ч юм уу тий. Тиймэрхүү бол байх шаардлагагүй гэж бодож байна. Ерөнхийд нь хардаг. Ерөнхийд нь харцдаг. Тэгээд төлөвлөцдөг. Гэхдээ харсан болохоор тэрнийхээ төлөө юм хийдэг. Тэгтээ өнөөдрийн миний амьдрал ч надад өгсөн одоо нөгөө бэлэг гэдэг утгаараа би өнөөдрийг бас гоё өнгөрөх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр хит бас төлөвлөгөөнд орж болохгүй бас төлөвлөхгүй яж болохгүй гэж боддог. За. Тэнгүүд түрүүс нь 24 цаг багтаад идэг шиг. Тэнгүүд яг энэ ингээл ажил сургууль хичээл ингээл яваал. Тэгвэл яг эмэгтэй хүн талаас ч гэдэг юм хүн талаас ингээд өөртөө гаргаж байгаа цаг хугацаа юм хэр байна. Өөртөө хэр цагийг зарцуулж байна. Би бол харьцангуй өөртөө цаг зарцуулдаг хүн гэж хэлж болно. За. Тийм тэгэл ерөнхийдөө бол өөрийнхөө юу хүссэн те юу хиймээр байна. Тэрэн дээрээ илүү анхаарат байдаг гэх юм уу? Тэгэхээр нөгөө нэг энэ магадгүй нөгөө хийж байгаа юмтай бас холбоотой ш магадгүй те. Одоо мэдээж та нөгөө нэг хувцас дизайн ингээ хийж байгаа те. Энд чинь нэг талаараа ингээ таны ажил ч гэсэн бас хобби яваад байгаа ш те. Тий, ер нь харцангуй гайгүй болох юм байна. Одоо юу гэдэг овц ажил хийж байгаа хүмүүсийг бодвол ч гэдэг юм. Тэгээс нэг хүний дор ажиллаж байгаа ч гэдэг юм уу хараа. Харцангуй нөгөө энийгээ хийгээд стресс үнэхээр ах уу. Ингээд шантар буюу шүү дээ. Хүнлэг юм болсон. Тий. Тэгэл шантрах үе муу бол гарч ирнэ штэ. Гэхдээ яг нэг юм өөрийнхөө дуртай зүйлийг л олж авах хэрэгтэй баг. Тэгэх юм бол ядаж шантарсан ч нөгөө баг шантарна тий. Тий. Нөгөө унсан ч нөгөө дахиад босоод ирэх тий сэтгэл зүйтэй байна гэсэн үг. Тэгээд тэр чинь бол яг мууд чинь бол өөрчлөгдөн штэ. Гэхдээ миний яг өөрийн нөгөө нэг пашн ч ол өөрчлөгдөхгүй штэ тий. Тэгэхээр мууд бол намайг бол янз бүрээр хуурж олно л доо. Ингээ шантраад байна, тэгээд энэ чинь болохгүй байна, ингээд байна тий. Гэхдээ би нөгөө цаана тэр зүйлдэ дуртай хүн байж л байгаа байхгүй. Тэгэл наана ингээл амар олон юм үзүүлсэн гэсэн тэгэл тэрэнд эргээл нөгөө суурна байгаа учраас тэгэл босоод ирэх байх л та. За тэнгууд нөгөө эхний асуулт чинь нөгөө өөртөө цаг гарах юм. Яг яаж одоо зарцуулж байна. Оронготоо ингээд сууж штэ. За ямар ч тач би харьцангуй 24 цагийг өөртөө хэрэгтэй зүйлтэй бол зарцуулж чаддаг гэж боддог. Ихэнх. Тий, мэдээж яг нэг талаараа жоохон хувиа бодсон юм шиг тий. Нөгөө талаараа би одоо нөгөө нэг магадгүй хин нэгэнд туслах тий, хин нэгэнд юм өгч чадах болвол би өгч чаддаг юмтай болохын тулд би өөр дээр ажиллах хэрэгтэй, анхаарах хэрэгтэй шүү дээ. Тий? Тэгэхээр тэр цаг хугацаа гэдэг чинь юм хязгааргүй биш аахгүй юу? Тэгэхээр тэр цаг хугацааг
би одоо нөгөө нэг тодорхой хэмжээгээр авчиж дараа нь тэр цаг хугацааг бусдад нөгөө үр дүнтэйгээр зарцуулж чадна гэсэн үг байхгүй. Тэгэхгүй бол одоо цаг хугацаа хамаа замбараагүй ингээд зарцуулчих юм бол өөрөө ч өгч чаддаг юм байхгүй тий. Авах ч үг болчихно. Тийм. Авч чаддаг ч тийм ухамсар суухгүй л тий. Тэгэхээр нөгөө өгж авч чаддаг болохын тулд би өөрөө өсөх хэрэгтэй гэдэг чинь тэгэхээр суур минь над дээр ах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр юу ч хийж болно шүү дээ тий. Тэр цаг хугацааг бодоход зарцуулж олно тий. Эсвэл бол мэдээж тэгэл өдөр тутмын хиймээр байгаа зүйлүүд байгаа шүү дээ. Намайг өсгөж болох тийм зүйлүүд дээр л зарцуулна л та. Детальчлаад нэг үрчлээлээ яах вэ? За тэгвэл хоёулаа цаг хугацааг ухраагаад ер нь хүүхд нас руу хувцъя л да. Ер нь багтаа 10 жилдээ ямар шиг хүүхд байсан бэ? 10 жилийн өрөнгөө. Би бол яг л ийм л хүүхдсэн л та. Ер нь бол өөрчлөгддгөл юм шиг санагддаг шүү дээ. Тэгэхээр бид нар нэг ингээд өөрчлөгдөд идэг гэж боддсон юм шиг болж надад бол ингээд миний 7 настай байсан 8 настай байсан 5 настайс хүүхд өөрчлөгдөөгүй юм шиг санагддаг байхгүй юу? Тэгэхээр би бол ер нь бол яг надад байсан тэр зан чанарууд ч юм уу тэгээд одоо надад өгсөн өгөгдлүүд ч юм уу энэ бол хизээч өөрчлөгдөх байхаа л гэж бодож байна. Тэгэхээр ингээд нөгөө өсөж дэвжээд гэдэг чинь ингээд суралцаал явж байна. Мэдээж яг оюун ухаан бол хөгжинэ. Гэтэ зан чанар өөрчлөгдөөгүй л гэж. Тэгэхээр миний нөгөө нэг яг өгөгдсөн өгөгдлүүд байгаа шүү дээ. Аав ээжээс одоо заяасан өгөгдлүүд ч юм уу тэд нар бол угаасаа өөрчлөгдөхгүй байна. Гэхдээ миний нэг юм оюун санаа боддог зүйл хүсэл мөрөөдөл өөр юу гэдэг тэгэл тийм зүйлүүд бол тодорхой хэмжээгээр ингээл өөрчлөгдөд байгаа юм шиг харагдж байгаа боловч яг тэр миний 7 настай хүүхэд энийг хүсдэг л байсан байгаа байхгүй. Өөрт бол дотроо тийм үү. Яг гаднаас харахад өөрчлөгдсөн байж болох гэсэн. Дотроо л өөрчлөгдөхгүй байгаа гэсэн байхгүй. Тэгэхээр миний 7 настай байсан тэр нэг жоох охин яг л ийм хүн болох юмсан л гэж боддог байсан ч юм уу Тэгэхээр яг тэр л нөгөө нэг бодлын одоо жишээ ингээд гүцгээл яваад байгаа гэсэн үг юм шиг Тэгэхээр надад бол нэг хүн өөрчлөгдөх байхаа л гэж боддог байгаа шүү дээ. Хүүхэд насны гоё дурсамж зөв нэг ярэ гэвэл одоо ингээд бид нар чинь нэг бас бүгдийн бас нэг санаж чаддаг байхгүй. Тэгээд ер нь ингээд бодоход нэг хүүхэд байсан тэр бодлуудаа л бид нар одоо л ингээд хийгээд яваад идэх шүү дээ. Өөртөө нэг сайн мэддэг заримдаа мэддэг мөртлөө анзаарахгүй мөртлөө тэгтээ эргээд ингээд бодонгууд би яг хүүхэд байхдаа ингэж боддог байсан шүү дээ би одоо дизайнер болох юмсан гэж боддог байсан шүү дээ ч юм уу гэх мэтчлэн тийм бодлоод орж ирдээ Тэнгүүд тэгээд 7 настай оронгууд хандж хэлэх үг. Ерөнхийдөө бол яг л өөрийнхөө бодож явдаг тэр хүнээр л амьдарч байгаа л да. Тэгэл хиймээр байгаа юмнуудаа хийж байгаа. Тэгэл би нэг том болоод гинт ингэ шийдээд байгаа юм бол байхгүй. Чинь яг ингээд бодонгууд тэр нэг жоох хүчин зураг зурмаар байсан Тэгэл тэрийгэл хийгээл явчлаа байхгүй. Тэгэхээр нөгөө ер нь бол угаасаа яг тэгдэг штэ хүүхдийг бүр 3 настай хатан ч юм уу айл хэзээний тэр их юм болохоо мэддэг. Тэр нь тодорхой болчдөг. Тэгэнгүүт тэр бол угаасаа л өгөгдөл гэж бодож байгаа. Ер нь шашин ч юм уу шүтлэг байгаа ямар нэг зүйл итгэдэг юм байна. Яг гоо би бол нэг шашин гэж бол явдаггүй. Тэгтээ бол ер нь бол измд бол нэг актер итгэдэггүй. Тэгтээ измиг бол үндэслэгчдэд нь бол ер нь бол сонирхдаг. Одоо Будда ч юм уу эсвэл бол Иесус ч юм уу өөр юу гэдэг Мухаммед ч юм уу зүгээр яхаа ингээд анх тэр нөгөө нэг одоо бодлыг үүсгэсэн тэр хүмүүсийг бол гой судлах маш дуртай. Тэрнээс яг нөгөө нэг измын дараа эн чинь нөгөө маш олон өөрчлөгдсөн болохоор эн чинь нөгөө дундуур нь их зүйлүүд орцсон учраас яг тэрийг бол нэг яадаг. Дагдггүй. Тэгтээ
зүгээр мэдрэмжээс бол шалтгаалдаг. Одоо жишээ нь нэг гоё нэг шүтлэггүй мөртлөө нэг гоё темплд очиод гоё сух мухчаас гоё штэ тий. Цанаа нэг тий нэг гоё тэр чинь нөгөө энерги гэддэг утгаар нь ахгүй юу. Тэр чинь нөгөө ямар нэгэн юм чинь сайн юм өрөөгөө л ахаар тэр энерги цугларчдаг ч юм уу тий. Тэгэнгүү зүгээр тэнд орохоор бид нар тэр энергийг мэдэрдэг ч юм уу тий. Тэгэхээр би бол яг нөгөө шашин гэдгийг жоохон энерги талаас нь харуул бас зүгээр гэж боддоо шүү дээ. Тэгээд тэр чинь угаасаа яг шашингийн ном омч нөгөө нэг яг орчуулах юм бол ерөөл энэ төр бийдэг учраас тэгэхээр тэр талаас нь харуулаас зүгээр санагдсан. Энэ бол тэг явж аль шашин одоо ингэж нэг л бүгд л нэг зорилготой байгаа шүү дээ. Ихэд бол нэг сайхан зөв хүн байх нэ. За шашин юм байт юм ш. Тэгвэл ер нь одоо ингэж энэ хувцас дизайн энийг хийж нэг миний бодлоор бол нэг зүйл салшгүй холбоотой байх дуу гэж. Ер нь хэр дуу гэж юм ер нь амьдралтж байгаа юм энэ хэр чихвчтэй явж Аа байна. ер нь бол яг ганцаараа байгаа ч юм уу тийм үедээ зүгээр би бол юм бодох дуртай. Ингээд одоо жишээ нь хөгжим сонсох ч юм уу ингээд нөгөө өөр зүйлүүд телевизээр асаах ч юм уу өөр зүйлүүд хийхээр ч ингээд одоо тэр одоо мэдрэмжүүд орж ирдэг байхгүй юу. Тэгэхээр хэрвээ чи өөртөөгөө байх юм бол одоо чив чимээгүй орчинд өөртөөгөө байж үзэх те тэр чинь бас нэг амар ондоо мэдрэмж байхгүй юу. Тэгэхээр тэр чинь чи байгаа гэсэн үг шүү дээ. Бусдын одоо нөгөө нэг нөлөөгүй ямар нэг юмны нөлөөгүй хамааралгүй. Тэгэхээр яг хоо зүгээр гудаммаар алхах ч юм уу тэр үед бол ингээд зүгээр өөртөөгөө алхах дуртай ч юм уу те. Хэрвээ хөгжим сонсвол би тэр хөгжмөний нөлөөтэй алхах гэсэн үг шүү дээ. Тэрний ямар нэгэн нөгөө мэдрэмж нөлөөлөл орж ирнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг хоо хэрвээ тийм тохиолдолд хөгжмийг бол бүр яг гой зориулт сонсвол гоё. Цаг гаргаж гой хөгжим тавиад яг энэ хөгжмийг сонсъё те. Тэгэд сонсвол гой санагддаг. Тэрнээс бол нөгөө байнгын хөгжим тавиад ч юм уу те ингээл нэг юм тийм бол байхгүй. Тэгээд бас яг зориулж ямар дуучны ямар хөгжим үү те тэр айгуу чухал. Одоо жишээ надад бол нөгөө дээр үеийн кассет те CD тэгээ пианц ч юм уу яг тийм хөгжмнүүд гой таалаад байхгүй. Одоо нөгөө нэг одоо чи YouTube дээр ч юм уу тавьчихаар ингээл нөгөө хөгжмөө янз бүрийн дуучдын хөгжим одоо холдож орж ирж мэдээд ингээл яадаг шүү дээ. Тэгэхгүй яг нөгөө нэг одоо хамтлагаар нь ч юм уу те цомгоор нь ч юм уу тэр чигээр нэгж яг гоё дуртай дуучныхаа тэр цомгийн ч юм уу тэгж нэг юм гоё гүн сонсвол гоё цаг гаргаж сонсвол те. Тэгэхгүй зүгээр нэг тэгээ ямар хөгжим сонсох вэ те тэр энэ тэргээ гоё сонгож сонсвол гоё юмсан. Ер нь ингээд нэг тэгвэл хагас сайн өөрөө ингээд орж ирээд нэг дуу сонсох цаг гаргая гэвэл ямар юу хамгийн түнд одоо орж ирж хамтлаг дууч орж ирж байна. Өнөөдөр чинь хагасаа өдөр гэртээ хараад ямар нэгэн дуу сонсон гэвэл ерөнхийдөө бол би бол дандаа шин одоо тийм залуу одоо бидний үеийн ч юм уу тийм хамтлаг дуучдыг илүү сонирхдаг. Тийм одоо яг нэг арай гоё мэдрэмж нэм нөгөө нэг гоё нийлээд идэх ч юм уу те. Тэгээд яг бүр эсвэл бол нэг Secret After Sex ч юм уу те нэг юм бүр яг пензмен зар гоё сонсвол тэд нар гоё орж ирнэ гэж бодож байна. Эсвэл бол өөр нэг юу хаан бол нийтлийн сүүлийн үеийн дуунуудыг сонсдээ. Тэгтээ нэг юм олонний танил биш дуучт мочт юм уу те. Жохон тиймэрхүү тал руугаа тэгтээ жохон инди pop маягийн ч юм уу те. Тухайн тэр мөдл бас чухал байгаа тийм. Уу яг дуртай хідэн дуучин байгаа. Тэгэл тэднэрээ гал угаасаа сонсно л та. Тэгэхгүй тэгэл бас янз бүрийн дуучдыг бол нэг сонсдгүй. Бас тий чинь жоохон юу нийлэх хэрэгтэй шүү дээ тий. Нийлэх хэрэгтэй. Яа нэг сонсдог гэл явах танихгүй сонсвол vibe нийлэх хэрэгтэй. Тий. За тэнгууд түрүүсэн ч нөө hangout гэсэн. Hangout гэдэг нь ер нь яг hangout гэдэг нь таны бодлоор одоо юугаар юу юм? Яаж hangout гэж байгаа? Hangout гэж. За ер нь бол яг ойролцоо төрлийн хүмүүс л таардаг шүү дээ тий.
Тэгэхгүй бол чи нэг тухтай газар очиж чаддгүй штэ. Тийм. Тэгэхээр би бол нэг ууж модгүй болохоор уудгүй найзтай гэсэн үг. Тэгэхээр бид нар бол уухгүй тэгэл яаж enjoy байж болох уу тэрийг бол харьцангуй мэддэг. Сонирхол нийлдэг тий. Тэгэхгүй тэгэл бас тухгүй газар ах чинь баг гэртээ очиж суучсан дээрээс тий. Тэгээ цаг хугацаа чинь тэгэл өөртөө зориулах цаг хугацаа хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр гоё яг vibe нийлдэг хүмүүстэйгээ тий. Тэгээд гоё сонирхолтой зүйл хийх нь бас гоё тий. Одоо жишээ нь яг заримдаа бол би board game юм ч юм уу тоглох бас дуртай. Тий. Гэхдээ тэр үед болохоор гоё шинэ vibe орж ирдэг ч юм уу тиймэрхүү бас гоё шүү дээ. Тийм тэгэхээр ер нь бол ууж муухайг ол нэг хин тэргүүн тавьдаггүй. Гоё тоглолтог хөгжилддөг тэгээ гоё шинэ ямархуу төрлийн гоё тоглоомнууд байна ч юм уу тэгж болоо. За шин зүйлс гэж юм. Тэгмээд ерөнхийдөө шин зүйлс дээр ямар нэгэн шинэ experience төр үнэхээр нээлттэй байдаг. Эсвэл за яах юм. Эсвэл үзий оролтыг хөө ялтай байна. Гэхдээ одоо бол нөгөө харьцангуй би юунд дуртай, юу хүсдгээ мэддэг болчихж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт чи ингээд бүх шин зүйл бас би энэ үр дүнгийн ингээ одоо тооцоолдог. Одоо жоохон ойлгоод харчих хэмжээнд очсон байгаа гэж бодоод байгаа байхгүй. Тэгэнгүүт за энийг хийх юм бол тэгээ надад одоо кайф өгөхгүй дээ гэдгээ мэдчихэж байгаа байхгүй. Зүгээр хийгээд туршаад үзье биш. Тэгэнгүүт чи одоо шин зүйл байлаач одоо миний энийг хийх юмсан гэж бодож исэн одоо төлөвлөгөөнд дэсэн зүйл ч юм уу те бийж болно штэ. Тийм зүйлүүд гоё enjoy хийчихэд бол гоё л доо. Тэгэхгүй бол тэгээд цагаа бас тийм өөрийн сонирхолгүй зүйл зарцуулна гэдэг чи бас. Тэгэхээр нөгөө магадгүй одоо та нарын нөгөө bucket list-д байдаг зүйлүүд гэж болно штэ те. Тэрийг л асуух. Тийм гоё enjoy хийж болохоор бол гоё тэрэнд бол шин зүйлүүдэд гоё enjoy хийж болж байгаа. Одоо шин экстрим зүйлс тийм үү? Найз чи ярьсан. За хоёлаа онгоцны сүсрэг гэлдэг үл өсрөхөө. Тиймэрхүү бол гоё одоо нэг юм экстрим бүр ингэ экстрим байгаа шүү дээ. Одоо гал зуулган дээр суудаг ч юм уу эсвэл нэг уулын. Тэгээ ерөнхийдөө тиймэрхүү зүйл хийж үзчихсэн. Ер нь бол хий үзчихэд буруугүй. Буруугүй шүү дээ. Тийм гоё шин мэдрэмжүүдийг бол эслүүрхэд бэлэн гэсэн үг. Тийм гоё шин мэдрэмжүүдийг мэдрэх шүү дээ. Юу гэж байгаа өстэй бас ятгач юм байлээ. Айцтай шүү дээ. Тэр нь айвал бүхий гэдэг үстэй. Тэр ер нь эрсдлийг ингэж тооцоолох одоо гэдэг тооцоолох одоо ерөнхийдөө саяны ярьж байгаа ч бол тооцоолох чадвартай болчиход байгаа гэж нэг яг төгс бүр тооцоолохгүй ч гэсэн үр дагаврын ингээд нэг тодорхой хэмжээнд хараад байна. Тэнгүүд тэр яг зүгээр сонирхол дээр л очино л доо. Одоо жишээ нь үнэхээр чи дуртай болвол тэр дуртай л ахгүй юу? Чи тэр цаатлын үр дүн ахтар тооцоолохгүй штэ. Зүгээр энэ миний сонирхдаг зүйл мөн үү биш үү энд би цаг хугацаагаа зарцуулахгүй юу л гэдэг дээр байгаа байхгүй юу. Тэрэн дээр л би зүгээр цагаа тооцоолж байгаа л гэсэн. Цагаа зарцуулах үгүйгээ би шийдэж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр үнэхээр миний одоо нөгөө нэг гоё enjoy хийж болохоор join хийж болохоор зүйл болвол тэр бол юу ч хийсэн хамаагүй шүү дээ. Гоё шин экстрим байна уу те үгүй байна уу. Тэ. За окей. Тэнгүүд одоо нэг альч одоо харилцаанд одоо юу гэдэг салбар хэмжээ шиг ажил дээр ч нүг гэрт ч нүг ингээд нэг бусдаас ирэх нэг тийм хүлээлт байдаг да. Би нөгөө нэг юу бодчихлоо. Одоо чинь кино үзье гэдэг ч юм уу те. Тэгэнгүү зүгээр миний дургүй кино хийж болно шүү дээ. Дургүй төрлийн кино. Төрлийн кино. Тэгэх юм бол би тэнд очиод угаасаа би тэнд гоё кайфтай байж чадахгүй гэдгээ зүгээр л тооцоолоо бодчих шахгүй юу. Яа тэгэхээр хамгийн энгийн жишээгээр тэгэнгүүт би тэр киног үзэх надад шаардлага тэр одоо нөгөө юу ч төрөхгүй байгаа штэ тий. Сонирхол төрөхгүй. Тийм дээр би заавал нөгөө очих гол тий байх шаардлага байхгүй л гэдэг утгаар гэсэн байхгүй. Хэрвээ тэр кино нь миний үнэхээр үзэх юмсан тий бас үздэг дуртай кино байх юм бол тэгээ тий ингээл нэгдэх ч юм уу тий. Тэгэхээр харьцангуй яг юунд дуртай юунд дургүй би ийшээ очих үгүй юу тий. Тэгээ тийм үгүй гэж хэлэх одоо нөгөө нэг бид нар чадвартай болох хэрэгтэй гэсэн үг шүү дээ тий.
Үнэхээр таалагдахгүй бол үгүй би очихгүй тий. Тэр асууж байгаа нэг чухал биш үү бас. Амар үнэхээр сайн найзсан ч үнэхээр нэм хүн чинь аим шиг кино үзье. Аим шиг кино. Би бол үгүй л гэдэг шин. Тий. Хоёулаа харин оронд нь тим кино үзэх үү? Тий. Мэдээж гомдохгүй. Би тим кино олсон. Энэ удаа чи тэр киног өөр хүнтэй үзчих тий. Дараагийн удаа надтай энийг үзчихье ч юм уу тий. Тэгэж болох байх гэж бодчих. Тэнгүүд нөгөөх асуулт нь гэх юм бол нөгөө бусдаас ирэх хүлээлт одоо дарамж халдчихдаг юм уу тий. Одоо дурангой энийг шатандаа гэдэг өгөхөд жоохон хаширдаг ч юм уу тий. Ягаад надад юм гэж бодож. Ер нь одоо ямар нэгэн байдлаар юмсыг өнөхөр яаж хүлээж авдаг вэ? Дарамт мэтэр хүлээж авдаг эсвэл би чадна шүү дээ ингээд уран хослогддог. Тэгээ бас ер нь хэр үг гэж хэлдэг юм ба. Юунаас шалтгаалх бол одоо шинэ ажлын одоо хувцас дизайн тооцсон. Заврангой нэг хийгээрээ гэдэг өгчдөг тий. Та чадна л да гэхдээ нэг тийм. Би бол яг наад дээр чи харьцангуй үгүй гэдэг төрлөө. Яа тэгэхээр би энийг хийж чадахгүй. Тэгээ би чадах юмаа сайн хийя л гэдэг төрлийн юм баггүй юу. Одоо жишээ нь би чадахгүй юмаа чадах юм чаддаг хүн сайн хийх хэрэгтэй. Би дургу бол тэрийг угаасаа би чадахгүй л гэсэн үг байхгүй юу. Дургууд хүчгүй гэдэг шүү дээ тий. Би чадах байсан ч би тэрийг хин нэгэн одоо тэрийг үнэхээр хийхийг хүсэж байгаа хүнээ сайн хийхгүй байхгүй юу. Тэгэхээр би зүгээр чадах хүнээ нисгүй бол одоо чинь манай ажил дээрс харагддаг л да. Одоо чинь янз бүрийн захиалга орж ирдэг ч юм уу тий. Тэгэнгүүт би энэ төрлийн одоо хувцсыг тэр дизайнер сайдгээ та тэн дээр хэлчих гээд явуулчихдаг байхгүй. Тэгэхээр би болохоор ийм төрлийн юм хийдэггүй маа ч юм уу тий. Тэгэхээр нөгөө нэг тэрийг одоо нөгөө нэг тууштай сайн хийдэг хүнд нь боломжуудыг бас олгох хэрэгтэй гэж боддог байхгүй. Хүн чинь бүх юмыг хийж чадахгүй тий. Тэгэхээр ер нь чадах юмаа л сайн хийх хэрэгтэй гэж боддог. Тий. Тэгэхээр яг өөрхийн шатдаг юм л хамгийн сайн хийж үзнээс нь оролдоод үзэх нэг юм бол байхгүй гэсэн. Яг одоо ингээд шинээр нэг зүйл орж иж л юм гэсэн шиг тэнгууд ингээд оролдоод үзээ, туршаад үзэх санаа. Одоо юм яг урд нь бол тэгэл бүгдийг л оролдооч л үздэг лээсэн л та. Одооний хүмүүдээр бол яг нэг ер нь чадах юм аа л хийл гэдэг мод дээр байгаа гэсэн үг. Магадгүй ирээдүйд өөрчлөгдөх бах. Тэгэхээр би өнөөдрийн хороо яриад байгаа гэсэн үг шүү дээ. Би өнөөдрийн юм байгаараа л яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр би ирээдүйд юу гэж хэлхээ мэдэхгүй байна. Өнөөдрийн мод дээр болохоор би чадах юм аа л хий гэдэг дээр л байгаа гэсэн. Чадах юм улам сайн хийдэг болоо. Тий, чадах юм аа улам сайн хийдэг болъё л гэж бодож байгаа. Тэнгүүд ер нь бол харилцаан дээр үгүй гэж хэлдэг үү? Ер нь бол тийм. Ямар ч харилцаан дээр. Ямар ч харилцаан дээр биш л те. Ер нь таны ер нь хандлага амьдралд хандлах гэх юм одоо ер нь одоо энэ Улаанбаатар гэж юм ингээд ер нь өглөө сэрэл ингээд алхаж явж ер нь хэр ингээд тод тархинд чинь хүмүүс дотор чинь ингээд юм нөгөө эерэг сөрөг болоод хэр их орж ирдэг. Аль нь ихгүй. Одоо хандлах гэсэн үг шүү дээ. Хандлагыг харах үзэж. Гэхдээ хувь хүн талаасаа би бол өөрийгөө контролдож болно тий. Бодлоо ч юм уу юу бодмоор байгаа. Одоо чинь агаарын бохирдлыг би контролдож чадахгүй байхгүй. Тэгэхээр энэ надад бодлохоор нөгөө нэг одоо хүчээр нөлөөлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт энэний одоо нөгөө нэг агаарын бохирдлыг чинь мөөдөн жишээ над руу ингээд одоо орж ирж байгаа байхгүй сөргөөр гэсэн үг шүү. Тэгэнгүүт энэс чинь нөгөө нэг өксүүлээд сөрөг бодлоод ингээд орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр эн чинь нөгөө нэг хүний яг environment гэдэг чинь орчин тойрон гэдэг чинь өөрөө маш ихээр нөгөө хүнд сэтгэл зүйд нөлөөлдөг зүйл байхгүй. Тэгэнгүүт хүн чинь угаасаа яг одоо нөгөө чи ном асуугаадсан манай ном ч гэсэн яг л тийм одоо нөгөө гурван зүйлийг л агуулсан гэсэн үг. Нэг нь болохоор хүн өөртөөгөө харилцах тий өөрхөн биетэйгээ харилцах. Хоёр дахь нь болохоор эргэн тойронтойгоо харилцах. Бусадтай тий. Гурав дахь нь орчин тойронтойгоо. Энэ одоо байгаль орчин тий. Ер нь бол үндсэн гурван зүйл чинь энэ гурав багхгүй юу. Тэгэнгүүт хүн энэ гурыгаа шийдчихэж амьдрна гэсэн үг багхгүй юу. Тэгэнгүүт энэ гурыг чи аль нэг нь нөлөөлнө угаасаа л бид энэ дундаа төөрөөл явж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр би бол за яг өөрийнхөө чадхаар өөрийгөө контролдож болж байна тий.
хүмүүсийг контролдож угаас чадахгүй ойлгомжтой. Тэр хүмүүс өөр өөрснийхөө тэр тийм өөр өөрснийхөө амьдралаар амьдрна. Тэгэнгүүт эргэн тойрон надад нөлөөлж чадахгүй. Тий. Би агаарын бохирдлыг яаж чадахгүй, гатлыг яаж чадахгүй, тий усыг яаж чадахгүй. Өөр юу гэдэг байгаль орчны энэ цаг агаарыг яаж чадахгүй. Тий. Тэгэхээр бол эрэг сөрөг бодол гэдэг чинь одоо яг л энэ зүйлүүдээс нөгөө нэг орж ирээд байгаа байхгүй юу? Одоо хин нэг надад муу хандлаа гэж бодъё. Тэгэнгүүт муу хандахын тэр хүн шийдэж байгаа болохоор би тэрийг авах ууг нь миний би шийдэх байхгүй юу? Тэгэхээр би тэрийг авахгүй ч болох байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ бол миний контролдож чадах асуудал гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ер нь одоо хин нэгэнд маргалдлаа гэж бодоход ингээд өөрийгөө аваад гарчдаг гэсэн ямар нэгэн муухай юмгүйгээр. Тэг. Би өөр юм ярьж үсэ. Гэхдээ яг тэгэл хин нэгэнтэй одоо үл ойлголцол гарах юм бол тэгэл за тухайн хүн угаасаа бодол нь өөр, миний бодол өөр учраас гэл өөрийгөө ер нь авч гарах хэрэгтэй. Тэгээс сурах хэрэгтэй л гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхгүй болохоор тэр хүний муудэнд орж болохгүй байхгүй юу? Яа тэр нөгөө нэг автагдаж болохгүй, яа тэр нөгөө үзэл бодол ондоо, харж байгаа өнцөг ондоо, юмыг яаж харсан, би яаж мэдхийн тийм үсттэй. Тэгэхээр чи би тэр хүний харж байгааг харж чадахгүй, өөрийнхөө харж чаджгаар харж байгаа. Тэгэнгүүт яг уу бусдын бол оронд өөрийгөө тавьж бодож болно шүү дээ, тий. Яагаад ингэж бодсон юм бол ч юм уу, тий. Тэгээ практик дээр яг тэгж бодох юу хэр боломжтой вэ? Ер нь хэр байдаг вэ? Ингээд тэр хүний оронд өөрийгөө тавьж үзэх. Би тухайн цаг мөчт болж байгаа. Надад бол хэцүү байдаг. Ингээд дараа нь боддоо шүү дээ. Билээ юм шиг. Тэгэл бараг одоо бол тэгэл чимээгүй үжсэн л дээр юмсан. Тэгэл юмыг яг уу тэгэл жоохон хүлээцтэй өнгөрөөчих юм бол тэгэл угаасаа аль зөв буруу ч юм уу тодорхойлол гараад ирнэ л дээ. Тэгэхээр тэрэнд суралцах гэж бас нэг юм байна л да. Шууд сурч чадахгүй. Үгүй шүү дээ. Тэр чинь тэгэл айгүй олон зүйл нөлөөлнө. Тэгээд мэдрэмжүүд давхцсан. Тэгэл за. Тэгэхээр номны хувьд юу зараг одоогийн худлаанд байдаг уу? Интер ном байна. Интер ном дээр байгаа. Тэр фудигийн салбарууд. Тэр ихтэй бас зөвхөн хувцсны талаар биш тийм үү? Ер нь бол хувцлалтын талаар. Гэтэ тэрийг бас уншаад өөр зүйлс ойлгож болно. Ер нь бол яг хувцлалтаар дамжуулаад хувцлалт сэтгэл зүйд яаж нөлөөлдөг? Хувцлалт болохоор эргэн тойронд яаж нөлөөлдөг? Хувцлалт орчин тойронд яаж нөлөөлдөг гэдэг юм 3 сэдвтэй л гэсэн үг. Тийм тэгэхээр энэ 3 сэдвээр л бичиж байгаа гэсэн. Тэгэхээр хувцлалтаар одоо хүний сэтгэл зүйн уншигдаж болдог шүү дээ. Тэр талаар. За тэгээд бас бид нар хувцлалтаар бусдад яаж нөлөөлдөг, бусад биднарт яаж нөлөөлдөг те. Тэгэл 3 дахь нь байгаль орчинтай бид нар яаж хувцлалтаар холбогддог гэдэг талаар л хувцлалт яаж байгаль орчин нөлөөлдөг гэдэг талаар. За тэнгуү сайн надны сонирхолтой хөгжилтэй асуулт. Одоо ингээд та ингээ хувцас зохиож байгаа ингээд дизайн ингээ гаргаж байгаа. Өөрөө өглөө босоод яг энэ хувцлахад ер нь хэрэг цаг зарцуулдаг. Би бол цаг зарцуулдаг шүү. Зарцуулахгүй. Яа тэгэхээр миний хувцас юу өмсгөн тодорхой. Ямар хувцас тодорхой. Яаж өмсгөн тодорхой. Тэгэхээр ямар ч нөхцөл байдалд яг харьцангуй яаж давгүй харагдах уу те гэдгээ ингээд ойлгочих юм бол хувцлалт бол нэг тийм төвөгтэй бол асуудал биш. Өдөрт нэг юм өмсгөөд сонгоод бол зогсох шаардлага байхгүй л гэсэн. Юу. Одоо нэг хувцас ингээд өдөр болгон өөр хувцас өмсдөг гэж ойлгох уу? Би Одоо жишээ нь би бол ингээд энэ хувцсыг бол ингээд бараг сүүлийн сал өмслөө юм дээ. Өгүүлсэн сашигдаг ч юм те. Бол угаал өмсөл. Надад үүндээ тэгэж өөр хувцас өмсөх шаардлага чалгаа юм дээ. Өөрөө ч хувьд. Ерөнхийдөө бол миний хувцсны сэлбэт бол ойлгомжтой. Сэлбэт? Тий. Хувцсны загвар бол ойлгомжтой. Тэгэл яг өнгө бол янз бүр байгаа. Тэгэл яа тэгэхээр надад ямар хувцас зөгтгөө, ямар би
мэдтэй учраас ямар хувцас зохих уу гэдгээ харьцангуй олон харчиж байгаа учраас тэгэл тэр төрлийн хувцас нь манд их байдаг л гэсэн үг байхгүй юу? Ер нь хэрэг хувцастай хувцсны шүү хэрэг үү? Би бол ер нь бол цөөх хувцастай шүү дээ. Аа. Тий. Зоох хувцастай. Энэ одоо шинэ эмэгтэй хүний харилцаа юм одоо шинэ одоо тоолохын шинэ нэг баримжаа өгвөл. Миний бол нэг чамдаанд бол багтах хаа. Тий. Тийм цөөхөн. Тий. Би одоо актлаад хоёр чамдаа байна. Тий. Тэгэхээр ер нь яг хувцсны надад ямар хувцас зохих уу гэдгийг л мэдчихнэ айгуу чухал. Тэгэхэд нэг айгуу олон төрлийн хувцас зайдах шаардлагагүй л болчдөг дөө. Тэр ээл шүмсэл, соль шүмсэл. Тий, хооронд нь соль жөмсөөл, хооронд нь хоршуул жөмсөөл тэгээд. За тэгэхээр ингээ хувцас метр ингээ за одоо ингээ хэд болъё. За тэнгууд одоо ингээ юу яа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа, хүн хоорондын харилцаа байна. За тэгэхээр ер нь юу найзуудаа юу сингл үү? Би сингл шүү дээ. За сингл юм байна. Тэнгүүд энэ ер нь ямар шухан эрэгтэй хүн танд ер нь таалагдтыг. Одоо ийм л эрэгтэй хүн болоод доо. Яг ийм эрэгтэй хүн, тийм эрэгтэй хүн гэхээс илүү чамтай vibe нийлдэг байх хэвээр л юм шиг санагдаж байгаа. Жишээ нь одоо юу гэх одоо нэг юм болч одоо би ч бас сайн ч мууш бас нэлээд түнтэй ингээд юм хэрэгтэй хүмүүс ярилцж байгаа. Наа тавилж ирэхэд бүгдэнд юм гаж ирж байгаа. Тэгээ би ингээд гахаад ч жоох. Одоо ингээд миний төсөл миний ингээд бодож байгаа хариулт юмуд ингээд гаднах үзмж рүү анхаарал байсан юм шиг би өмнө ингээд одоо охтуудын хүстэй нөө цагаан мартай анхуу те өндөр шар үстэй зинхэндтэй мөнгөтэй нэг нуруутай нэг спортлог хөгжим тоглолт гэдэг нэг яа тийм байха болчих та нар гэх нөх. Яа тийм ихтэй хүсгээ болж одоо зүгээр нэг нэрэл нэг хошин шог дээр ч юм уу кинонд явж шинэ за нэг сайхан сэтгэлтэй л болоод байгаа. Яагаад тийм хариулт өгдөг болчих вэ? Одоо та нар ч жоох. Би болохоор над тохирох хүн л гэж байгаа байхгүй юу. Тэрнээс яг нөгөө нэг тим юм гэхээр бас арай өрөөсгөл. Надад тохирох хүн гэдэг чи одоо юу гэх юм одоо би бол сүүлийн үед миний одоо нөгөө нэг эсрэг хүн ч байж болох юм те. Одоо нөгөө тийм одоо миний өөр төрлийн нэг хүн байж болох юм те. Яг адилхан биш те. Тэгэнгүүт эн чинь нөгөө таталцлын хууль гэдгээр таталцлын хуулиар яваад байхгүй. Тэгэнгүүт энэ болохоор хүн болгон дээр нөгөө нэг өөрөөр илрэх байх гэж боддог байхгүй. Одоо чинь миний би ч нэг өөрөө өөр хүн шүү дээ. Нэг төрлийн өөр хүн байгаад шүү дээ. Тэгэнгүүт миний эсрэг хүн ч юм уу байх юм бол бас нэг өөр хүн те. Хажууд нэг өөр охин байгаа тэрний эсрэг тэр амар юм айгу хэцүү сэдв болчих жоохгүй ойлгомжгүй. Тэгэхээр миний хувьд болохоор зүгээр миний одоо жоохон өөр төрлийн хүн байх хэрэгтэй юм болов уу гэж бодоод байгаа байхгүй. Өөр төрөл гэдэг нь дүрслэл. Характер үүдч юм уу? Тийм би ч болохоор юм илүү филинг суурьтай байхгүй юу? За. Тэнгүүд жоохон логик суурьтай ч юм уу те. Юм жоохон шинжлэх ухааны үднээс хардаг уу? Тий тэгэхээр ингээд нэг юм арай юмыг надаас ондоогоор харж иж арай сонирхолтой байна штэ бас. Одоо шинэ нөгөө нэг гэж би бодож байгаа. Тэгэхээр бас үгүй юм байлээ шүү. Зарим нөгөө нэг одоо артистууд ч юм уу адилхан тийм филинг суурьтай хүн бас сонирхолтой юм билээ. Тэгэхээр би бол яг миний л хувьд гэж бол хараад байна. Тэгэхээр надад бол жоохон тийм надаас өөр хүн байх хэрэгтэй. Одоо шинэ өөрөө бол ингээд арт тал руу байгаа шүү дээ. Тэнгүүд магадгүй спорт. Тий. Байвал бас. Тий. Ер нь бол тий одоо спортын хүн ч юм уу тий эсвэл бол жоохон шинжлэх ухааны хүн ч юм уу тий ингээд нэг юм надаас нэг өөр зүйл хийдэг л хүн байх хэрэгтэй юм шиг надад санагдсан шүү дээ. Тийм шүү адилхан ийм хувцас дизайн ийм хүсэлт юм бол би бол яг татагддаггүй. Тэгэхээр нэг би алгаа ингээ одоо ингээд нэг бодохоор надаас өөр хүндэл татагддаг байхгүй. Тэгэхээр тийм. Сонирхол өөр байх хэрэгтэй болж байна уу? Харин сонирхол бол нэгдэнэ гэсэн үг.
Гэтэ нэг юм хийдэг ажил нь өөр ч юм уу тий. Аа. Тий. Сонирхол нэг зүгээр за мэрэгчлээ өөр сонирхол нэг. За тэгэж ойлгож байна. Тэгэхээр яхаа нөгөө мэрэгжил чинь бид нарыг нөгөө бас боожулчихдээ шүү дээ тий. Аа. Тэгэл нөгөө өдөр болго энийг хийж байгаа учраас яг энэ дунд ороод тий. Тэгэнгүүт бас нэг өөр юм хийдэг тий, өөр хүн юм сонирхдаг хүнтэй бас ярилцаал уулзахчаас сонирхолтой шүү дээ тий. Тэгвэл тэр нь нөгөө нэг харьцангуй бас нөгөө ойлголт гэдэг юм байгаа шүү дээ. Тэгэхээр би бинийг ойлгох. Тэр чинь нөгөө амар өөр мэрэгчлэлтэй учраас би бинийг ойлгох байх нөгөө магадлал маш өндөр болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө энэ дээр чи хүндлэл гэж юм гарч ирэх чинь шүү дээ. Би чиний ажлыг хүндэлдэг, чи миний ажлыг хүндэлдэг ч юм уу те. Тэгэхээр би биенийхээ ажлыг нөгөө ойлгож хүлээж авах те. Тим юм нь ойлгомжтой болвол тэгээд боломжтой юм шиг санагдах байхгүй. За тэгвэл тэр одоо хүнийг олох юм хэрэгцүү бол байж л лээдэг үстэй. Яг за энэ зам дээр ч гэдэг юм уу те ингээл нэг олох боломжтой болд. Одоо зарим хүмүүсээс худад боломжтой ингээ хурдан олох боломжтой, амархан олох боломжтой. Зарим шантарсан хүмүүс нь олдохгүй хаа. Өөрөө ч юм уу. Тэгээд ер нь болох юм болдогтол болдогдоо л гэж боддог штэ. Тэгэхэд би бол тэрэнд ингээд нэг амар актив байгаад ах юм бол тэрнээс шантрах баха. Хайгаал байлаа. Тий хайгаал ч юм уу ингээл нэг тэрийг ингээл зориг олгочод байвал тэрэнд бол шантрах байх гэж бодож байна. Тэгэнгүүт нөгөө харьцангуй аясаараа ингээд тэгтээ хайр дурлал гэдэг ямыг ер нь аясаар нь тавихад зүгээр л гэж боддог. Яагаад тэгэхээр эн чинь хоёр хүний юм сэтгэл зүйн амар том асуудал байгаа байхгүй юу? Асуудал юм уу? Тэгэл асуудал гэж харуул асуудал аль аль нь асуудалтай зү. Тэгээ тэгсгүй бол хоёр хүний тийм ондоо шил юм уу? Тэгэнгүүт чи тэр чи ойлголцох гэж бас их юм болно л доо. Тэгэнгүүт тэрийг зүгээр нөгөө нэг заримдаа жоохон сул тавих хэрэгтэй. Тэгжээж тэр чинь нөгөө нэг аясаараа зарим юм чи болдог байхгүй. Тэгэхгүй болохоор тэгэл юмыг бас хэтэрхий ямар ч юмыг хүчлэх юм бол урам хугарах магадлал маш өндөртэй хүчлэх гэдэг чинь нөгөө хүлээлт үүсч чинь гэсэн үг шүү дээ. Тий, тэгэнгүүт тэрнээс чиний хүслээр болохгүй юм чи мэдээж л урамч хугарна шүү дээ, тий. Тэгэхээр бүх юм чиний одоо нөгөө хүслээр болохгүй гэдгийг заримдаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэрийг жоохон явуулт сургах, тий, тавьд сургах, эсвэл тий, эсвэл өөрөө тий, өөртөө явж сурах, тийм олон юмуд зүйлүүд байна л да. Тий. Тэгэхээр Тэнгүүд ер нь эрэгтэй хүнээс юу нэг юуг одоо ийм тим залуу гэхэд болё л та. Тэнгүүд зүгээр нэг юм нэг эрэгтэй хүний нэг ерөнхий юм нэг юм одоо байх хэвээр зүйлсүүд байдаг шүү дээ. Боловсралтай ч үгүй юм уу нэг юм нэг ялваа зүйлсийг ингээд нэг шийдвэрлэж чаддаг ч юм уу тийм. Ямар зан чанар юу эрэгтэй хүн түлхүү байх хэвээр. Тийм. Ер нь бол эрэгтэй хүн чинь хамгийн том зан чанар нь бол хариуцлагатай л байх шүү дээ. Гэж би болоод дээ шүү дээ. Бүх юмд хариуцлагатай ханддаг. Тэ? Тэгэнгүүт чинь харьцангуй өөрийн гэсэн зарчимтай. Тэр чинь өөрийн гэсэн үзэл бодолтой гэсэн үг шүү дээ, тэ. Тэгээд мэдээж бусдыг хүндлэх чадвартай. Тэ? Ганцхан өөрийгөө хүндлээд байвал тэр чинь асуудал шүү дээ. Тэгэхээр бусдыг хүндлэх чадвартай. Тийм л зүйлүүд байх бах та. Тэнгүүд одоо энэ сүүлийн үед залуучууд эрэгтэйчүүд жоохон юм эготой болсон юм уу? Юм хүмүүсийн бичиж байгаа, ярьж байгаа юм сонсоод байгаа юм жоо эготой болсон гэдэг. Өөрт чинь хэрэг анзаардаг чинь. Жишээ нь мэдхгүй бол эготой хэрэг яг яаж гэсэн юм бэ? Яг гоо эго гэдэг чинь ер нь бол нөгөө байх ёстой зүйл шүү дээ. Тэрнээс чинь нөгөө өөртөө итгэл те тийм зүйлүүдийг ингээ олж авч байгаа шүү дээ. Эго хэтрэн гэж бол бас байгаа. Тэр ч бол нөгөө өөр дээрээ төвлөрөх гэж бодлоо шүү дээ, би төвтэй бол. Тий. Тэгэнгүүт хитрхи эго ихсүүлээд би төвтэй болоод ирэхээр нөгөө нарциссист гэдэг хандлага ороод ирчихэж байгаа хгүй. Тэгэнгүүт тэр чинь нөгөө юмыг тунганд байлгана гэдэг чинь өөр амар хэцүү зүйл л дээ.
Тэгэхээр тунд нь байлганд тунгийн тааруулна гэдэг чинь өөрөө маш том ухаан байхгүй юу. Тэгэхээр чинь нөгөө эгогоо хэтрүүлээд байна гэдэг чинь өөрийгөө контролж чадахгүй гэсэн үг нөгөө жоохон ухаан арай болоогүй байна ч юм уу тэгж ойлгож болох хаа. Тийм тэгэхээр нөгөө эгогоо яаж хэтрүүлэхгүй байх вэ те? Яаж бусдыг одоо бас хүлээн зөвшөөрч хүндэлтэй хандах уу гэдгийг бас мэддэг болохын тулд нэлээх зам туулах бах гэж бодож байна. Өөрх юм уу залуу. Гээ залууч гэлтгүй ер нь эрэгтэй эмэгтэй ялгаагүй. Тэр аль нь тэр зам байгаа учраас тэрийг туулахын тулд бид нар хүмүүс төрсөн юм уу да. Тэгээ ядаж тэрийг олж харах хэрэгтэй байх л та. Эготой байна уу үгүй байна гэдгээ анзаарах хэрэгтэй. Анзаарахгүй яваал байвал тэр чи асуудал таас. Тэгэнгүүт одоо нөгөө нэг ийм байгаа даа. Охтууд сэтэнээс нөгөө нарцистик үзлээ шүү дээ. Тэрэн дээр феминистийн мөнгөтэй ингээд эрчүүдийнхаа жоох ингээд гэх гээд байна. Эмэгтэй хүн л ингээд жоо өөртөө ингээд дэшин шидэд байна шүү дээ. Яг тэрэндээ буруу зөв гэж юм бол хэлж байгаа юм шиг. Зүгээр нэг тим хандлага байна. Хитрхэн ингээд одоо бүсүүл пик мэ гэдэг нэг яриа гараад л нэг хэлчих юм чи ингээд гарч ирэл ингээд хитрхийн өөртөө шидэд эрчүүдийнхаа ингээд доош нь дараад нөгөө эрчүүдэд нөгөө байх хэвээр нөгөө өөртөө ихтэй зан чинь хариуцлагатай зан чинаар нэг хүмүүс эмэгтэйчүүд нөгөө өөртөө ингээд дараад байгаа юм бол тэнэлтэй танд юу анзаарч чинь мэдрэж чинь тэр зүйлс. Гэ тэгэл эрчүүд тэгэл хүчтэй харагдсан шүү дээ. Гэ яг гоо тэгээд тэгэж хүмүүжигдэггүйч байж болно, тийм боломж ч байгаагүй байж болно. Гэтэ тэгэл ер нь бол яг хоо жоохон феминист тал давмгайлах магадлал өндөр байгаа. Гэхдээ эн чинь бас эмэгтэйчүүд гэсэн өөрснөөс ухамсартай байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд эрчүүд бас тэрэнд бас дархлаатай байх хэрэгтэй байхгүй юу? Тийм дайралт. Одоо жишээ нь аль альныгаа л одоо ямар нэгэн байдлаар хүчирхийлүүлдэг штэ. Эрэгтэй хүн ч эмэгтэй одоо биеийн хүчирхийлүүлдэг болвол эмэгтэй хүмүүс одоо амаараа ч юм уу хүчирхийлүүлдэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө ер нь бол нийгэмд бол ажиглагдчих л байгаа л да. Тэгэхээр нөгөө энэ хүчирхийлэл байна гэдэг чинь өөрөө энэ нийгэм маань өөрөө одоо сөрг байна л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр эн чинь нөгөө хүндлэл гэдэг юм л байхгүй болч таа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө яг саяны хэлсэн аливаа ямиг ингээд нөгөө хэтрүүлэхээр ингээд асуудал үүсээд идэг. Тийм тэгэхээр тодорхой хэмжээгээр аль нь дархлаатай л хэрэгтэй байна. Тэгээд байна гэх эрэгтэй гоншгонууд яваад байл бас дэмэзтэй. За одоо хэлээ. Гоншгонх гэдэг. За яг хэтрүүлд хүмүүс байгаа. Гоншгонх гэдэг гомдлдог те. Гэтэ бас хүн л болсон бас нэг жоохон мэдрэмжээ гадагшлуулмаар байна шүү. Гэ тэрийг мэдрэмжээ илэрхийлэх хэрэгтэй байхгүй юу? Уучлаарай чи надад ийм мэдрэмж төрүүллээ. Энийг бол би байх ёсгүй гэж бодож байна. Тэгээ хитрхи дуугаа тэрийг ингээл сонсоод яваад байна гэдэг чи эргээд эн чи алдаа байхгүй юу? Тэгэхээр би яаж мэдрэмжээ бусдад эн чи нөгөө нэг зөвөр илэрхийлэх үйл болчиход байна уу? Зөвөр илэрхийлэх. Тэгээд нөгөө нэг эн чи би эргэн тойрондоо яаж нөлөөлөх үү? Бусад надад яаж нөлөөлөх үү гэдэг чинь ороод ирчихэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт чинь энийгээ тодорхой илэрхийлж чаддаг хэмжээтэй байхын тулд бид нар илэрхийлэх дархлаатай байх хэрэгтэй гэдэг чинь энэ байгаа байхгүй юу? Ядаж л уучлаарай чи энэ үйлдэл чинь надад таалагдсангүй. Тэ энийгээ тэгээ зөвөр илэрхийлж чадах хэмжээний л болох хэрэгтэй гэж бодож байна. Тэрнээс тэргээ дотроо хадгалаад ч юм уу тэр чинь одоо өнгөрчөөд шүү дээ. Зөвөр илэрхийлж яхад нь бас зөвөр ойлгох. Тэр бол тухайн хүний асуудал шүү дээ. Тэр хүний яаж хүлээж авах нь тухайн хүний асуудал ахгүй. Чи тэрийг контролдож чи тэрийг чадахгүй шүү дээ. Тэгэхээр чи өөрийнхөө зүгээс өөртөө таалагдахгүйгаа өөртөө зөв гэж бодож байгаа юм тодорхой хэмжээгээр илэрхийлнэ. Нөгөө хүнийг бас тэрийг ойлгох ёстой гэж чи шаардах эрх чам байхгүй юу? Тэр хүн чинь өөрийнхөө потенциалаар л ойлгох байхгүй юу? Ойлгож ивэл гүйц, ойлгохгүй бол тэр л эцтэй одоо яах вэ тийм үстэй. Ойлгохгүй битгий шилчганаатай гэвэл тийм гом марстай тий. Тэгэл тэр чинь нөгөө өнгө айс гэж нөгөө ярианы өнгө айс гэдэг юм байгаа шүү дээ тий. Тэгэл
дорд үтсэн маягаар хилээд чи тэнийг юм ойлгохгүй гэх юм бол нөгөө хүний эго дээр одоо ажиллаж байгаа гэсэн үг байхгүй юу. За. Тэгэхээр тэрний чинь л хүндлэл гэдэг байгаа. Тухайн хүнийг бас юм байгаагаар нь хүндлэх те. За энийг ойлгохгүй юм те. Магадгүй өөрөөр тайлбарлаж үзэж болох юм болов уу гэж нөгөө ярилцах ч юм уу тиймэрхүү л юмнууд орж ирэх байх л та. Би ч өөрөө сэтгэл зүйч болохоор сайн мэдэхгүй л байна л та. За тэгэнгүүт одоо зүгээр яг сонголтын цаашаа. Гэтэ ингээд нэг газар ингээд одоо ах нарын үе бол юм байлаа шүү дээ. Нэг газар суугаад ингээд чимээгүй юм уугаа суудаг те. Сохт үлэмж гэртээ харьдаг. Тэгвэл одоо арай харьцангуй гайгүй болоод ингээд ярилцдаг болсон ба шүү дээ. Гэтэ ингээд ярилцахтаа ингээд тэр нь ингээд хэрүүл уруул болоод одоо энэ хоёрын аль нь одоо арай гайгүйсэн одоо амьдралд ингээд юу гэдэг сонгох одоо алийг сонгох. Хэрүүлтэй оруулалтад гэсэн ингээд ярилцаад байх юм уу эсвэл ингээд чимээгүй ингээд халан цуу явуулах юм. Тэр хоёр хэрэгтүүн одоо аль нь илүү өрөвдөлтэй? Алийг сонгохгүй шүү дээ. За тэгвэл аль нь илүү өрөвдөлтэй одоо ингээд зайлшгүй та. Тэгэл хайл нь л өрөвдөлтэй шүү дээ. Чи ярилцаж чадахгүй байна гэдэг чинь тэгэл ярилцаад бас ойлголцож чадахгүй тий. Ойлголцож чадахгүй байна гэдэг чинь амар токсик байхгүй юу. Тэгэхээр тэр ойлголцох гэж бол ярилцаад байгаа үстэй тий. Тий. Тэгэхээр тэрийг ойлголцохгүй байна гэдэг чинь ойлгохгүй байна. Тэгэл одоо ойлгохгүй болвол тэгэл эвтэйхэн л ярьж сурч аль алиндаа угаасаа энэ чинь нөгөө нийгмийн асуудал учраас хооронд ярилцах асуудал. Энэ одоо ярилцаж ойлголцох хэмжээний төвшөнд хүртлээ тэр хүмүүс боловсрох хэрэгтэй л гэсэн үг байхгүй юу. Тэр чинь уул нь амар хэрэлдээд ах шаардлагагүй ярилцах гэдэг хувилбар байхад яага хэрэлдээд ах юм те. Тэрийг ингээ зүгээр ивэр ярилцах хүртлээл бид нар өөрөө өөрснийгөө хөгжүүлэх хэрэгтэй л гэж ойлгож байна. Тэгэхээр энэ нэг талаараа юу гэсэн үг юм нөгөө ямар нэгэн харилцаа юунд нэг яах шаардлага байхгүй. Эхлээд өөрөө хөгжинэ гэсэн үг. Өөрийгөө ойлгох хэрэгтэй, өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Тий. Угаасаа өөрийгөө таньж мэдэх хүн бусдыг таньж мэдэх ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэгэнгүүт бүх юм л буруу харагдчих. Нөгөө хүний хэлж байгаа бүх юм тий. За. Тэгэхээр ер нь та ингээд ер нь юмс ер нь байгаа зүйлс өөртөө байгаа зүйлс өөртөө эсвэл өөрийнхөө эргэн тойронд байгаа зүйлс ихэр талархдаг байна. Одоо шинэ та түр өмнө хэлжсэн нөгөө ингээд сэрж өдөр болгон байгаа нь ингээд бэлгэх шүү дээ ч тийм үү те. Тийм ерөнхийдөө бол бид нар юмд талархдаггүй юм шиг санагддаг. Бид нар гэдэг нь ер нь бол би ч гэсэн тэгэнгүүт ингээд дандаа next гэж яваад идэх ч юм уу те. Тэгэнгүүт яг харьцангуй одоо олвол бас юм талархдаг те. Тэгэнгүүт эргээд талархал гэдэг зүйл маань эргээ бид нарт нөгөө энерги гэдэг зүйлтэй холбогдох гэдэг нь. Яг энергитэй холбогдгоо зүгээр яг талархал гэдэг зүйл маань өөртөө бас you are enough гэдэг мэдрэмж ахгүй юу. Нэг талаараа тий одоо дандаа байхгүй зүйл дээр төвлөрөөд яваад байдаг тий. Гэхдээ ер нь бол бид нар залуу насндаа бол угаасаа л тэгдэг ш. Дандаа байхгүй дээр төвлөрдөг тий. Тэгэл дандаа болохгүй дээр төвлөрдөг тий. Тэгэл тий тэгэнгүүт ер нь бол зарим тохиолдолд чи хангалттай сайн байгаа шүү гэдэг мэдрэмж өөртөө өгөх хэрэгтэй. Тэхийн тулд бас талархах хэрэгтэй. Жижиг зүйлс дээр тий тэгээд надад одоо заягдсан зүйлс дээр гэсэн үг шүү дээ. Чиний өөрчилж чадахгүй зүйлс гэсэн үг шүү дээ. Тэгээд зарим тохиолдолд чиний өөрчилж чадахгүй зүйлс гэж байгаа байхгүй юу. Тий тийм зүйлд бол талархаад тий байж хахад сайн ч юм уу ч талархах. Сайн ч юм уу ч гэсэн тий. Тэгээд яа тэгэхээр чи бүхнийг одоо ингэж гартаа авч чадахгүй шүү дээ гэдгээ
ойлгох хэрэгтэй гэсэн үг. Юмыг одоо заримыг байгаагаар нь хүлээж авах гэдэг ойлголт гэсэн үг байхгүй юу? Чам таалагдахгүйсэн ч гэсэн хүлээн зөвшөөрөх. Тий, хүлээн зөвшөөрөх, ойлгох. Чамд чиний хүснээр бүх юм болохгүй, чиний таалагдахгүй байгаагаар одоо бүх юм одоо нөгөө ирэх боломжтой. Тийм тэгээд таалагдахгүй байгаа чинь ч гэсэн зарим тохиолдолд таалагдах шалтгаан байдаг байхгүй юу? Яа өнөөдөр чи таалагдахгүй гэж бол маргааш чи таалдаг болох магадлалтай. Тэнгүүд нөө юу юм да нөө чамд байгаа зүйл надад байхгүй, надад байгаа зүйл чамд байхгүй гэдэг шиг ингээд хүний шунал гэж нэг юм байна тийм сэтгэл ханаж гэж нэг зүйл байна. Тэгэл ялч хүмүүс өөртөө ч талархахгүй, өөрөөлж талархахгүй л яваад байгаа шүү тийм. Яг хүмүүс тэгж хүмүүс байгалах л та гэтээ зөвхөн юм тийм үү? Тэр нь чамдтмаг. Тийм тэр бол яг нөгөө нийгэмтэй бас холбоотой байна. Дутуугийн комплекстэй бас холбоотой байна. Тэр чигээр дутуугийн комплекстэй. Тэгэл дутуугийн комплекс дээрээ байгаад л хамал юм талархаж чадахгүй л дээ. Ер нь түрүүн ярьжсэн. Одоо ингээд нэг энэ хүмүүсийн одоо чинь нэг Монгол хүний саруулах ухаанд итгэдэг гэл. Зэрэг өмнө хэлжсэн тийм үү. Энэ тал дээр ер нь хэр итгэдэг вэ? Өөрсдөө ч юм уу те өөртөө биш ингээд бус хүмүүст хүмүүс чадна энэ хүмүүс ингээд хөгжиж байгаа. Нийтээр нэрвэл гэсэн юм шүү дээ. Яг шууд харуулъя. Монгол хүн гэж юу? Саруулах ухаан. Тэгээ тэрэнд нийт юм. Яг би ганцхан монгол хүн гэхээр бүгд саруулах ухаантай байх шаардлагагүй л гэж бодож байна. Тийш үү? Тийм тэгэхээр нөгөө саруул ухаантай байна уу, саруул ухаангүй байна уу эн чинь монгол хүн гэдэг зүйлийг бүрдүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр арай саруул ухаантай гэсэндээ л найдах хэрэгтэй болоо гэж бодож байна. гэж бодож байгаа да тий. Дэлхийн нийт юм шүү дээ. Саруул ухаантай ч байгаа, саруул ухаангүй ч байгаа. Угаасаа хүний ч өөрийнх нь төрлөх одоо зүйл нь тийм байгаа байхгүй юу? Тэ. Адилхан биш тий. Тэгэхээр магадгүй тэр цаг хугацааны асуудал бас байж болно тий. Тэ өнөөдөр тэрийг магадгүй саруул ухаанаар ойлгохгүйсэн ч маргааш тэр саруул ухаанаар ойлгочих тий. Цаг хугацааны асуудал ээж болно. Эсвэл одоо өөрийгөө боловсруулсан тий, уншсан, судалсан эсвэл болвол бусад хүмүүстэй харьцаж үзсэн тий, олонтой байж үзсэн ч юм уу гэл нэг маш олон шалтгаанууд байгаа болохоор би бол яг хуу харьцангуй нөхцөл байдлаас шалтгаалаад саруул ухаангүй зүйл гарах боломжтой л гэж үзээд байгаа. Хэдий саруул ухаантай байсан ч гэсэн. Хэдий саруул ухаантай байсан ч гэсэн нөхцөл байдлаас шалтгаалаад бид нар заримдаа тийм нэг тийм сайхан бас байдгүй шүү дээ. Яа тэгэхээр хүний чин дотор бас нөгөө дахиад хуваах юм бол саруул ухаанч байгаа, саранч байгаа учраас тэгэхээр мүүднээс хамаарах гэдэг. Яг надад одоо нөгөө нэг байгаа хүн л угаасаа сайн хүнний харуулах, муу хүнээ ч харуулах юм боломж байгаа хгүй. Тэгэхээр яг өөрийнхөө сайн талыг харуулж чадах, бусдынхаа сайн талыг харуулахад жоохон туслах тий. Тийм зүйл бол бийж болж байна. Тий. Тэгэхээр тэрэнд бол итгэж болж байна. Бид нар бие биендээ тусалж чадна. Тэгээд сайн талаа хуваалцаж чадна. Тэгэнгүүт одоо чинь юуг тэрвэрүүлнэ үү? Тэр нь л нөгөө нэг босч ирнэ шүү дээ. Тэгэхээр би чиний сайн талыг хараад чамд итгэе гэх юм бол чиний сайн тал чинь л гарч ирээд байна гэж би бодож байна. Тийм тэгэхээр саруул ухаанд итгэжтэй юм уу? За тэгэнгүүт гэхдээ тэгээд яг хүний бас нөгөө одоо хүсэл хязгааргүй хүсэл гэдэг юм чинь бас хүмүүсийг одоо тэрийг гаргаж ирэх үгүй юу гэдгээс шалтгаалаад байна л да. Одоо намайг сайн байх уу муу ах уу гэдгийг маань одоо миний хүсэл бас шийдээд байна. Тэгэнгүүт
одоос нөгөө дутуугийн комплекс дээр яваал ахын бодвол сайн саруул ухаанаа гаргахад хэцүү л юм байна. Одоо жишээ нөгөө энэ энгийн юм дээр зэрэг хүүхэлтийн кино ч юм кино дээр муу дурын баатар гэж анханасаа байгаагүй зүгээр явцдаа муу хүн болсон гэдэг шиг эсрэг дүр болсон гэдэг шиг. Тэгэхээр ингээд бид нар ингээл ихэн одоо хүссэн үндэ хүссэн талаа харуулах боломжтой болчихдоо шүү дээ контент тийм. Тэгвэл даанч бүгдээрээ биеиндээ сайхан талаа харуулж чадахгүй юм да. Тэгэл тэхийн тулд би өөрөө л арай дээр хөлбөр нь байхын төлөөлөгч явах л та. Ядаж нөгөө тийм үгээд гэжтэй чи сайн хүмүүстэй уулзахгүй болвол чи ядаж сайн байхыг хичээгээрэй гэдэг үстэй тийм. Тэгэхээр нөгөө ядаж л чи гэрэл түгэх хэрэгтэй ах л та. Сайн байх гэж хичээхийн тулд угаасаа юм нэг харанхуй газар ингээд нэг гэрэл асаахаар тэрийг ингээд гэрэлтүүлдэг үстэй тийм. Тэгээ хол байгаа хэмжээгээс багч гэсэн гэрэлтүүлэн тэгээд хол байх тусам гэрэл нь бүдгэрдэг штэ тий. Тэгэхээр ядаж бид нар өөрөөсөндөө гой гэрэл асаах хэрэгтэй ахал л та. Тэнгүүд нөгөө нэг 2 дахь 3 дахь нөгөө нэг гадны хүчин сонсоод наажээд унтраач бас магадгүй тий. Тэгээ тэгэл айгүй олон нөхцөл байдлууд л шалтгаалах байх л та. Тэгээ унтраахгүй тулд яах хэвтэй юу тий. Тэнгүүд ер нь таны ингээд ер нь нэг одоо бодож явдаг ч юм уу нэг баримталж явдаг нэг зарчим ч юм уу нэг амьдрал нь ерөнхийн нэг юм байгаа шүү дээ. Би нэг ингэхгүй юмсан эсвэл нэг ингэчих юмсан да нэг тийм ерөнхийн нэг дүрмж юм уу тийм их үзүүлсгэл юу. Тэ ерөнхийдөө бол яг чи юу чаддаг вэ? Түүгээрэл бусдад тодорхой хэмжээгээр туслах хэрэгтэй юм байна л гэж боддог болоод байгаа шүү дээ. Тэгээд ер нь чадчих байгаа юу? Чадахыг хичээж байгаа тий. Чадхал оролдол яваа. Тий эн чинь би бас надад маш олон одоо нөгөө нэг суралцах зүйл байна тий. Өөрийгөө хөгжүүлэх зүйл байна, өөрийгөө ойлгох зүйл байна тий. Тэгэхээр тэгэж явж байгаа л гэж ойлгож байна тий. Тэнгүүд одоо ингээд юу гэдэг өөрийгөө ингээд 100-аар тэгээс 100-ийн оронд ингээд үнэлээ тий. Оноогийн ер нь хэр өөрийгөө сайн мэдэх вэ? Ер нь би ч нэг юм хүн шүү дээ гэдэг. Оноогийн гэвэл наад оноо ч айгүй хэлбэлцэлтэй шүү дээ. Өнөөдрийн байдлаар яг одоогийн байдлаар. За зөө өөртөө оноо өгч үзэх юм байна. Оноо өгнө гэхэр чинь. За яг харьцангуй оноогүйгээр ч гэсэн яг харьцангуй өөртөө бол итгэлтэй. Өөрийгөө мэднэ. Өөрийгөө тодорхой хэмжээгээр ойлгох гэж хичээдэг. Тийм. Одоо өөрийгөө ингээ зүгээр орхичдаг бас төрөл нь шүү дээ тий. Тийхгүй бас өөрийгөө ойлгочих юмсан гэж нөгөө хичээдэг төрлийн хүн гэж ойлгож байна тий. Тэгэхээр энэ дээр ч бас нөгөө цаг хугацаа их зарцуулаад идэг. Тэгэхээр заримдаа эргээ харахаар чиний одоо бодит байдал хөгжөөгүй юм шиг санагддаг. Тэгтээ яг өөрлөгөө өнгөөхөр чи дотроо хөгжсөн юм шиг тий. Тэгтээ хинч чамаа тэрж олж харахгүй. Тэгтээ чи тэрэнд айгүй их цаг хугацаа зарцуулсан байдаг ч юм уу тий. Тэгэхээр цаг хугацаагаа бол яг тэр өөрийнхөө ойлгох тий тэр өөрийгөө илүү төгөө уулзах тий тэрэн дээр цаг хугацаагаа би бол маш их зарцуулсан юм санагддаг шин. Тэгэнгүүт одоо ингээд эргээд харахад ч юм уу тий хэрвээ танд ингээд боломж нэг юм боломж ашиглах боломж өнгөрсөнд болсон ямар нэгэн зүйлийг өөрчлөх гэх юм бол танд та өөрчлөх үү? Яг тэр юу гэх юм амж хөвчлээ зүгээр яг тэр нэг үйл явдал ч юм уу тэр нэг өдрөө ч юм өөрчлөе гэх юм бол ингээ би бол нэг өөрчлөе гэж боддгоо шүү дээ. Яа тэгэхээр одоо энэ байгаа маань чи үйл явдал болсон болохоор одоо ингэ байж байгаа. Тий, ер нь бол би яг одоо тэр өнгөрсний л одоо үр дүн багхгүй юу. Тэгэхээр одоо энэ байгаа маань л одоо би энд л байгаа маань энэ л гэсэн үг багхгүй юу. Тэгэхээр би энэ байгаадаа чи сэтгэл хангалуун байна уу? Бусад хүчин зүйлээс биш штэ. Чи яг энэ одоо
ингээд зүгээр жижигхэн өрөөнд суугаад чи яг энэ байгаа энэ өөртөө сэтгэл хангалуун байна уу гэж байгаа болвол тим гэж байгаа болвол ямар ч зүйлийг өөрчлөх шаардлагагүй байхгүй. Тэгэхээр хэд бол одоогийн байгаа төсөл хангалуун байна. Тийм би одоо байгаа өөртөө мэдээж сайн зүйл муу зүйл аль аль нь хүн тохиолддог шүү дээ. Тэр нь одоо жишээ нь миний энэ байгаа биел ахгүй юу. Энэ л өөр яах вэ? Тийм тэгэхээр одоо би энэ байгаа маань л би өөртөө сэтгэл хангалуун байна гэж ойлгож байна тий. Сайн талдаа ч тийм муу талдаа ч тэр. Тэнгүүд ер нь урангоо гэдэг хүний сул тал юу гэж? Өөр гэж одоо муулах гэдэг үзэлтэй. Хэр токсик юм байж юм. Сул талууд байгаа. Одоо жишээ нь хосын харилцаан дээр ямар шиг хүн ямар ингээд юм хэр сайн найз өхөн ч юм уу хэр сайн ингээд тэрийг бол бусад хүмүүс л тодорхойлж шин. нөгөө хамт байсан хүмүүс ч юм уу. Тийм шүү дээ. Би бол тодорхойлж. Тэ өөрөө бодё л дээ би ч одоо ингээд ярихад ер нь дэжүүн найз хүн байсан шүү гэх юм уу. Эсвэл токсик байсан бэ гэдэг юм. Ер нь бол яг уу айгу тухтай хүн л гэдэг. Тэгэхээр тухтай хүн гэхээр тэгэл ойлгомжтой л гэдэг. Өөр одоо тий. Ер нь бол тухтай л гэдгээр л тодорхойлогдоод таш өгдөө штэ. Тухтай гэдэг нь магадгүй нэг хоолойны өнгөтэй юу гэж магадгүй. Одоо ярианы өнгө. Аха. Тэр ч хүмүүс энэ ярьж байгаагүй юу? Хэлж байгаагүй юу? Хоолойны өнгөөр тухтай гэж юу? Тий, магадгүй. Үгүй. Зүгээр энэ хүнтэй байхад тухтай байдаг л ахгүй юу? Чи найз чинь ч нөх хин ч нөө тэр хүнтэй байхад тухтай байдаг штэ. Зарим нэг хүнтэй хаар нэг тухгүй байдаг штэ. Санасаал нэг байхгүй. Тэ тэгэхээр тухтай л хүн л ахгүй юу? За тэнгүүд хэрэв өөрт чинь ингээд ямар нэгэн байдлаар супер хүчтэй болох боломж нэг өдрийн дотор. Ааха. Ямар супер хүчтэй болохыг сонгох байсан гэдэг яагаад? Утааг арилгана. Хамгийн орж. Утаагийн хараа сууж байгаараа. Тий, одоо хараа сууж байгаараа энэ утааг л арилгана. Би угаасаа энэ нөгөө нэг орчин тойрон дээр нөгөө юу яагаад гэдэг вэ? Яг нэлээд анхаарал хандуулад өгдөө. Тэгэхээр нөгөө энэ ч болохоор нөгөө нэг талаараа эстетик гэсэн үг байхгүй юу? Гоо зүй гэдэг утгаараа тий. Тэгэхээр нөгөө гоо зүйтэй л байх хэрэгтэй штэ. Тодорхой хэмжээнд тэржээж хүн чинь нөгөө нэг сэтгэл зүйн таашаалтай байх гэдэг чинь холбогдож байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч утаатай нөхцөлд гоо зүй олж харах нөгөө боломжгүй болчихж байгаа байхгүй юу? Тэ? Энд чинь нөгөө 5 мэдрэхүйний 2-ыг нь ажилуулчих тэ харах, үнэрлэх. Тэгэл тэ. Тэгэл ингээд нөгөө тэгэхээр нөгөө нэг супер хүчтэй болол энийг л арилгамаар юм чи. Гэхдээ яг би эндээс нөгөө өөрийгөө аваа гарчиж болно л доо. Амиа бодоод. Гэхдээ эн чинь нөгөө маш олон хүн амьдарч байгаа учраас эн чинь нөгөө одоо юу гэх ганцхан миний үйлдэл энд бол нөгөө нэг чухал биш аахгүй юу? Тийм. Тэгэхээр нөгөө чи ганцхан өөрийгөө амиа бодохыг бол хэн ч хийж чадна тий. Тэгтээ нөгөө бусдад тодорхой хэмжээний нөгөө одоо тийм бусдад одоо өгч чадах зүйл байвал тий. Эн чин одоо жишээ нь би супер хүчтэй болвол бусдын бас нөгөө энэ амьсгалах агарын их ашигч бусдын их ашиг бас хүнддэг. Ядаж нөгөө нэг хүүхдүүдийн тий амьсгалах агаар тий өөрөөсөө өөр бас хин нэгний бодох хэрэгтэй л байна л да. Тэнгүүд миний одоо хамгийн яг би ингээд нөгөө өөрийгөө бодоод ингээд холдоод нэг 20 хоног 10 хоног ингээд явчаад ирвэл ирж байгаа байхгүй юу? Тий тэгэл эсвэл болвол яа ингээд ямар нэгэн шийдвэр гаргаад гэхдээ энд чинь ингээд хүмүүс ингээд түүхэд ингээд амьсгалаад байна гэдэг утгаараа эн чинь амар зүрх шимшэрмэл зүрх байхгүй. Тийм. Тэгэхээр ойрын хугацаанд бол энэ айгу асуудалтай л юм л та. Хүний амьдрал яваад шүү дээ. Тийм шүү дээ, тий. Тэгэхээр энэний төлөө хүмүүс олон чадах юмаа хийх хэрэгтэй л тий. Дор бүрнэ. За, тэгэнгүүт
одоо ингээд сая юу асуух гэж байгаа юм бэ? Яг дунд нэг асуулт орж ирсэн гэсэн чинь мартчихлаа. Одоо яг хөө зүгээр түрүүдэд асуухад одоо ингээд өөртөө ч адилхан сонирхолтой ингээд мэрэгчлээ та ингээд хувьстай сайн болохыг хүсэж байгаа охин залуучууд хүүхдүүд өнөр байгаа тий. Тэр хүүхдүүд хандчлах зөвлөгөө ингээд байна. Тэг ер нь бол яг дуртай амаараа сонгоорой л гэж хэлмээр байна тий. Яг хувцас дизайн чинь яг та нарын бодож байгаа шиг тийм амархан салбар биш шүү те бодтын хэлээ те. Тэгээд хэцүүг нь бас ороод мэдрээ тэрнээс нөгөө нэг одоо юу гэх халшрахгүй байж чадна гэж одоо нэг зоригтойгоор хүчтэйгээр орж ирэх хэрэгтэй л гэж бодож байна. Тэгэхээр нөгөө харагдчихгээ бүх юм угаасаа тийм өнгөлөг байдгүй штэ. Ард нь ямар нэг юм бийж л идэх штэ. Яг хоо тийм. Гэхдээ доторх нь ингээд харьцангуй би бол зөндөө ярьж л байгаа л да. Дотроо ийм байна, муу сайн нь бүгдийг л ингээд яриад ингээд янз бүрийн ивент тэр ингээд яриад явж байгаа. Тэгээд яг энэ дээр ч гэсэн маш их ажилласан. Тэгэхээр нөгөө аль талын бас нөгөө хүлээн зөвшөөрч чадхаар хэмжээний дуртай байж орж ирээрээ тий. Тэг ганцхан одоо нөгөө тэгээд хүмүүс чинь орж ирээд дунд нь хашраад тэгээд нөгөө хайрын 4 жил сурсан болчдөг байхгүй юу? Тэнгүүд яг хуу амархан бол биш үү хамгийн бодлоор. Бүх юм тийм штэ ганцхан тийм. Яг хуу хийгээд сураад ингээ мэдээд арах нь болчих юм бол яг хуу амархан гэж харагдуулах. Тэг хүмүүс болохоор амархан харагдуулаад идэг байхгүй юу тий. Яа тэр чаддаг учраас амархан харагдуулдаг. Тийм тэгэнгүүт тэр чинь нөгөө яг харагдчих шиг амархан зүйл шүү дээ. Тий. За. Тэгэнгүүт ер нь хэр юм сэтгэл хөдлөл одоо сэтгэл хөдлөлөө хэр гаргадаг вэ? Одоо түрүүн ойлгуулахын тулд ярилцах хэрэгтэй ч юм уу. Ер нь ингэж юу хэр ярилцдаг, хэр ингэж сэтгэл хөдлөл гаргадаг юм те. Би бол яг сэтгэл хөдлөлөө гаргая гэж бодсон үедээ гаргадаг юм уу? За. Тий. Яг одоо жишээ нь за энэ яриа ингээд явах юм шиг байна, ойлгомжтой байх юм шиг байна. Тэ? Ярьж чадах юм шиг байна энэ хүнтэй гэж ярьсан үедээ одоо хангалттай ярилцах хэмжээний бол гаргана. Тэр чинь нөгөө за нэг яриад ойлгохгүй тэ тийм зүйл дээр за арай болоогүй нэ тэ миний одоо талаас энийг олж харах одоо нөгөө талаас ч намайг олж харах битээр тэр хэмжээнд очиагүй юм ч юм уу тэ тэгж бол харж болно шүү дээ. Тэгсэн үед зүгээр ямар тохиолдолд чи сэтгэл хөдлөлөө гаргах уугүй бас би шийдэж болно гэсэн үг. За юу гэдэг зарвал ганцаар авах үед одоо кино үзэж ч юм уу дуу сонсоод ч юм уу emotional шүү дээ. Ер нь emotional талтай тий. Зүгээр тэ гаргачих тий. Тий. Ер нь emotional талтай. Энэ жоомос Гэтэ яг хоо эргээд яг хоо нийгэм рүүгээ гарахаар би энийг хаана гарах уу хизээ гарах уу гэдгээл жоохон контролдчихж байгаа. Бас тэгэл хаа хуцаач утсан газар ингээл яг хоо зарим талаараа нөгөө хит emotional хүн байдаг, хит логик хүн байдаг. Би бол яг голд нь ахгүй юу. Тэгвэл логик хүн хэрэгтэй юм тийм үү? Тийм тэгэнгүүт одоо гэтээ emotional тал руугаа илүү халбих гээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө нэг намайг чи яг нөгөө баланс дээр байлгахын тулд жоок логик байж ш. Тэ бас юу ан гэсэн үг. Одоо ер нь тэр логик тал дээр нь хэр юм одоо open байгаа юм. Эсвэл зөв одоохондоо зөвхөн карьер өөрийгөө бодож байгаа. Яг амар төгөл асуудал. Би бол тэгэл нөгөө юу цаг хугацаанд батсан байгаа ш тий. Би бол нөгөө яг нэг тэн дээр бол төлөвлөгөө байхгүй. Яг нөгөө миний асууж байгаа нөгөө эмэгтэй хүн чинь ингээд бас нөгөө жоо насны хувьд ч гэдэм үү тий. Биологийн талаас ингээд жоохон бас ярих гэж юм. Ер нь бол тэрэн дээр нэг анхаарал амар хандуулах шаардлагагүй. Яа тэгэхээр тэр чинь миний удирдах чадахгүй зүйл дээр би санаа зовх шаардлагагүй гэсэн үг байхгүй юу? Тий. Тий, би бол нөгөө нэг цонхыг бол хаач чадна. Тий, тэгэхээр энийг бол би удирдах чадна. Тий, тэрнээс
тийм Одоо нэг цонх онгойлгож чадчихсан цонхоор салхи орж ирэхгүй контролж тийм чаддаг шүү дээ. тийм. Тэгэхээр би бол нэг юм хайр сэтгэл мэтгэл ч юм уу тийм тал дээр бол нэг амар хатуу бол байдаггүй шүү дээ. Тий. Болохгүй бол тэрлээз болоо тэрлээз гэдэг дээр хүлээж авдаг. Хэрвээ миний чадах зүйл бол болгоно л гэж үздэг юм баггүй. За. Тэнгүүд яг Надад шалтгааллах зүйл байвал жоохон халбигаар суугаад одоо сүүлийн харилцаа шүү дээ тийм. Тэр харилцааг хинээс ч юм уу юунаас болж юм гэж дуусав. Тэр одоо хөвтөлөн асласан юм да. Хин нэгнээс биш үү? Хөвтөлөнөөс усан гэж юу? Хин нэгнээс биш ахав. Тэгэл тэр яг нөгөө лог хүн байж чадсан ч үгүй. Лог байсан уг нь. Хитрхи лог гэдэг шиг. Тэгэхдээ ер нь бол тэгэл тэр чин нөгөө одоо юу гэх хүмүүс чин нэг уулзаал тэгэл эн чин шууд бүтнэ гэж ойлгож болохгүй байхгүй. Тэр чин би бинийг ойлгоно, ямар хүн гэдгийг мэднэ ч юм уу те. Мэддэг яадаг гэр бүл аав ээж за ажил төрөл за тэгээ хамт өндөрж үзгээд энэ ч бүр амар хэм байгаа байхгүй те. Яг би бол тэгээд тэр бүх талыг нь бол харддаг. Би тухайн хүнийг хардаг байхгүй. Тэр хүн ямар хүн гэдгийг хардаг гэсэн. Ямар би гэр бүлтэй сууж байгаа биш, ажилтай сууж байгаа биш. Өөр юу гэдэг те. Надад тэр бол асуудал биш. Тэр хүний юу болж чухал байх? Боловсрал ч юм мэдлэг. Боловсралтай байгаад амар муу икүтэй хүмүүс ээ шүү дээ. Одоо боловсралтай байлаа гэд мундаг хүн гэсэн үг шахахгүй, логиктэй хүн гэсэн үг шахахгүй. Боловсрал гэдэг тодорхойлох гэвэл яг ямар юм боловсралтай? Айгүй олон төрлийн боловсрал байна л да. За юу educational боловсрал биш юм шээ education боловсрал ажиллах зүйл. Зүгээр их сургууль төгссөн болгон бол ингээ бакалавртай ч юм уу магистртай гэдэг юм. Тэр бол яг боловсралгүй гэсэн зүг. Гэхдээ нэг арай нэг өөр төрлийн боловсрал байгаа шүү дээ. Энд чинь хүний одоо хүн байх боловсрал гэдэг чинь нэг өөр юм байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн байх гэдэг юм чинь жишээ амар чухал байхгүй юу? Шууд сурыгаа сурч чадахгүй тий. Тэр чинь тэр хүн байх гэдэг чинь ямар хүн байна тий. Тэгэл мэдээж тэр янз бүрийн сурсан мэдсэн юм орно. Тэг өөрийгөө яаж авч явдیں۔ Айгүй олон юм байна л та. Тэгэнгүүт ганцхан нөгөө мундаг сургуулаад төгсөө тий боловсралтай айгүй их өндөр мэдлэгтэй болоод боловсроогүй хүмүүс байгаа хгүй. Тэгэхээр боловсрал гэдэг чинь ганцхан одоо математикийн, физикийн төвшөнд хэмжигдэх зүйл бол биш л дээ. Тийм тэгэхээр тэр хүнийг харна гэдэг байгаа чинь тэр хүн нь ямар боловсон хүн юм гэдгийг л харах гэдэг гэсэн. Боловсрсан хүн юм те. Боловсралтай хүн юм уу, боловсрсан хүн юм уу те. Тийм тэгэхээр чин мэдлэг болол дараагийн асуудал. Тийм. Тэгээд за тэгвэл энэ дэр нэг мэдрэмж гэж нэг юм гарч ирсэн. Боловсралтай боловсон хүн ч гэсэн бас мэдрэмжгүй байх байх л. Угаас нь 100% төгсөн гэж байхгүй шүү дээ. Тийм тэгэл мэдрэмж чухал өстэй харилцаанд. Чухал айлгүй дээ. Мэдрэмжүүд энэ хөлдөө хүмүүс царайлаад байвал тэгэл өөр явна шүү. Тийм шүү дээ. Тэгэхээр яг хаа тэгэл харин хилээд байгаа нь ухаантай хүн байжээс л эднэрийг баланслуулж авч явд юм аа. Тийм тэрний чинь төлөө амар их алаан багхгүй юу гэдэг шиг. Тэрнээс хинч сайн боловсралтай болж олно, хинч одоо ухаантай байж олно тийм. Гэхдээ энэ нэг юм амар олон төрлийн энэ хүн байх шин чанарыг чинь авч явна гэдэг чинь өөр аяг хэцүү зүйл байгаа байхгүй. Хүний хинч чадахгүй зүйл. Тэгэхээр тэгээд бид бүгд нэг төгсөрч амжихгүй байсан бол өгөх байх та. Тийм. Гэхдээ эн чинь төгс байна гэдгийг хэлээг байгаа штэ. Эн чинь зүгээр төгс гэдэг чинь төгс эцтэй. За. Эн чинь болохоор арай өөр ойлголт байгаа байхгүй юу? Тэ. Юмны тунгийн тааруулна гэдэг чинь төгс байна гэдэг гэсэн үг гэл би биш гэж ойлгож байна. Тийм. Тэгэхээр
өстө өөрийгөө ойлгосон, бусдыг ойлгож чадах тийм л чадвартай л хүн байх л та. Тэгээ нөгөө хүнээс хамаарат өөрийгөө ойлгох, өөрийгөө таньж мэдэх хугацааны үед өөр баг. Тий хүнээс хамаараа тэгээ бусдаасаас хамаарна. Тий. Гаднах хүрээллээс хамаарна. Тий одоо жишээ нь магадгүй хин нэгэн чамайг тэгж харахгүй болвол чи тэр хүний хувьд бол байдагаараа л тий нэг л хүн байгаа л байхгүй юу. Тэгэхээр бусад бас чамайг өөрийнхөө нүдээр харж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэгэл тэрэн донд ингээл баланслал явна л гэсэн үг л дээ. Тэр хүний юу гэж бодож байгаа, юу гэж хэлдэг байхыг контролж чадахгүй болохоор бас тэгэл тий. Тэгэхээр контролдоход нь яг нөлөө үзүүлнэ л дээ ингээд өөрөөр ойлгуулах гад ингээл хичээн л дээ. Гэхдээ хүн ер нь хүнийг юу яаж харна гэж шийдсэн тэрүүгээр л хардаг л та. Тэнгүүд одоо ингээд ер нь яг ямар үед ингээд хүнээс гарч байгаа ямар нэгэн үйлдэл ингээд хамгийн ингээд бусдын хэд хамгийн өөрөө чинь урмыг хугалдаг үйлдэл яг юу гэдэг дургуйч өргөдөг ч юм тий. Яг энэ дээр мэдээж нэг хин хийж байгаа нь бас чухал та. Хин ойртны хүн ч юм найз ч юм гэвэл яг ерөөхдөө ингээд ямар үйлдэл ингээд урмыг чуулаа цаа гэдэг. Ер нь бол яг нэг юм үнэн ч шудраг байж чадахгүй байгаа юм уу? Үнэн байж чадахгүй байгаа ч юм уу тий. Одоо тэнгуудын нэг хосын юун дээр нэг давхар юу болчих. Араар явдаг, араар тавилтаж байгаа тий. Энэ ер нь яагаад илбэгшээд байна гэх юм уу? Ихсээд байна. Юу нэг гэж бодож гаднаас харж байгаа. Сингл хүний нүдээр харж байгаа. Яг хоо харилцан ойлголцол дутаад байгаа гэж магадгүй. Чи битэрээ нөгөө яриад байгаа нөгөө хоорондоо ярилцах боломжгүй, ярилцаж чаддгүй, эсвэл ямар нэгэн асуудлаа шийдвэрлэж чадахгүй тэгэнгүүт эргэл одоо хос чинь янз бүрийн л асуудал байгаа шүү дээ. Тэрэн дээрээ яг ингээд төвлөрөөд ярилцах одоо боломжгүй ч юм уу те чадахгүй байгаа ч юм уу тэгэнгүүт тэрийг гэп үсгэсэн ч юм уу те тэгээд тэгэнгүүт одоо болох юмыг болохгүй байх гэж одоо хоорондоо боддог болсон ч юм уу те. Тэгэхээр тэр нөгөө ойлголцлын зөрүүл агаах гэж би бодоод байгаа юм. Тэгээд энэ ойлголцол нэгэнд би биндээ хайртай гэд сонгоод суудсан тий. Тэгэнгүүт тэр одоо тулгарсан нөхцөл байдлыг шийдвэрлэж чадахгүй байна гэдэг чинь. Ойлголцлын төвшөр гэдэг нөгөө нэг боловсрсан хүмүүс юм бас нэг юм байна тий. Төвшин бас л өөр байсан шүү дээ. Тэгээд яг оо наач нөгөө боловсар хоёр биендээ л цуг өсөн дэвч хамтдаа өсөх тийм бэжэж тэрэн дээр огтлцох байх л та. Тэгвэл зарим нь нэгэн спорт игээд нэг нь өссөн байдаг тий. Эсвэл зарим нэг спортлцоор байгаа өөрөө хаягдсан байдаг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө цуг өснө гэдэг чинь хоёлоо цуг л байнга нэг юм шугамд нэг үйлдэлтээр л явна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тэр нөгөө нэг үйлслэн зөрчсөн байдаг ч юм уу тийм байх. Тэгэнгүүт нөгөө нэг угаасаа үйлслэл зөрчгөр тэгээд тэрэн дээр чинь нөгөө нэг үл ойлголцол үүсэж байгаа ш. Тэгэнгүүт нөгөөдг нь аль нэг нь өссөн ч юм уу тэр нь нөгөө өөр үйлсэл дээр очиод өөртөө адилхан үйлсэлтэй нийлэх гээд байгаа ч юм уу тиймэрхүү юм бас гэж магадгүй. Тэгэнгүүт тэр нь нөгөө яг өөрийнх нь үйлсэл дээр тэр нь амар таалагдаад ч юм уу. Цагтаа гоё хамт үйлсэлжсэн чинь зүйлүүд явсан. Тэгэл тэнгүүд энд бас нэг өөр үйлсэл гарч ирэл тэгэл. Тий. Тэр бас энийг зүг энергитэй холбож бас болно. Араа тавих ер нь буруу тий. Араа тавих ер нь буруу тий. Би их сая зүг буруу гэдэг. Тий ер нь бол буруу штэ. Тэгээ би бол буруу л гэж бодчихно. Тэгэхээр тэр асуудлыг бас нөгөө нэг ойлголцож чадахгүй гэд араар нь тавьж байгаа ч юм уу тий. Тэр бол амар асуудалтай байсан. За хоёулынхын юу ярилцах цагт өгч जैन. Тэгээд түрүүн хоёул ажилласан bucket list гэдэг. За өөрөө ч хувьд ингээд энэ ойрын хугацаанд бодож байгаа юм. Зөвхөн ажил карьераас гадна зүгээр энэ ховын талаас ингээд bucket list юу байна? Ганц ирээд товчхон дуртай гэвэл. За сургуулаа төгсөнтэй. Мастер гэсэн үү? Би дахиад нөгөө бэчелор сурч байгаа. Зөв.
Тийм. Тэгээ сургуулал ямар ч төгсөн ойрын үед хамгийн том одоо зорилго тэр л байна да. Тэгээд тий. Тэгэл ингээд эн чинь тэгэл сургууль чинь тэгэл өдөр тутмын амьдрал болчихж байгаа юм чи. Тэгэхээр их зүйл нь ойлгомжтой. Их зүйл нь ойлгомжтой болчихж байгаа юм чи. Өдрөө яаж өнгөрөөх нь ойлгомжтой. За тэгээ ямар ч сан өөрийнхөө цаг зав гаргаад амралтын өдрийн цагаас ингээ хомслон байж хүрэлцэн ирээд өөрийнхөө хүсэл бодлыг чөлөөт илэрхсэн баярлалаа. За баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил амьдрал ховс дизайн энэ салбартаа ингээд их үр нөлөөнтэй ингээд их багаар. За баярлалаа. За хүн болгон л өөрөөсдийнхөө арга барилаа л одоо өөрөөсдөө хэмжээнд ингэж чадах бүхэн яж штэ энэ одоо Монголын төлөө эсвэл дараагийн дүү нартаа ч юм уу те тэр бүх зүйлд амжилт хүсье. За баярлалаа. Чамч гэсэн амжилт хүсье. Баярлалаа. За тэгээд энэ удаагийн дугаар маань өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.